За сайн байцгаана уу? Манай дахин чаналыг үзэж байгаа хүмүүс маань тавтай мэрэл. За энэ удаад болохоор single хүмүүстэй зориулаад уншлага хий гэж бодсон. Тэгээд таны X таны талаар юу гэж бодож байгаа юм те эргэж ирэх нү гэдгийг үзэж өгнө нэмээд таны дараагийн хайр дурлал ямар хүн ирж байна вэ те одоо шинээр ямар хүн таны амьдралд орж ирэх чинь тийм хүн байна уу гэдгийг үзэж өгнө. За тэгээд л одоо хөзрөө сонгоё. Манай нэгдүгээр группийн маань ямар үзэр сонгох вэ? Харъя. За, unfinished story. Харин сонирхолтой юм тий. За, дуусгаагүй түүх гэж гарч ирж байна. Нэгдүгээр групп. За, манай хоёрдугаар группийн ямар үзэр сонгох вэ? Wise guide гинэ. За, юм өгөөтэй үзэр гарч ирлээ. Илүү одоо hermit үзэртэй адилхан юм байна тий. Харагдчихээн. За. Манай 3 дугаар группийн маань ямар үзэр сонгох вэ? За юм хортой алим гинэ юм алимтай үзэр сонгох юм байна. За тэгээд та бүхэн маань өөрт хамгийн их татагдж байгаа тийм хөзрөө сонгоод тэг бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За сайн байцгаана уу? Манай нэгдүгээр группийн маань тавтай мэрэл. За хэдүүлээ дуусгаагүй түүхийн номыг сонгосон. Тэгэхээр энэ дээр угаасаа ингэж штэ тий. Таны амьдралын ямар одоо таны өнгөрсөн амьдралд ямар зүйл дуусгаагүй юм шиг санагдаж байна вэ? Одоо ямар алхам хийх гэж байна те? Дараагийн алхам чинь юу вэ гэж тэгж байна. Тэгэхээр энэ дээр уусаа хэдүүлээ X-ийн талаар эхэлж үзэж байгаа те. Тэгэхээр таны энэ үзүүлж байгаа X чинь юу гэдгийг тантай одоо магадгүй холбоогоо бүрэн таслаагүй юм шигтэй нэг тийм дуусгаагүй юм шиг мэдрэмж өгдөг X чинь байж болно. Одоо хизээ нэгэн цагт энэ үнтэйгээ тавчрах юм шиг санагдаал те. Хизээ нэгэн цагт ингээд одоо холбоогүй байгаа ч гэсэн эргэж холбогдох юм шиг те ингээд нэг юм нээлттэй орхицсан те дуусгаагүй орхицсан ийм харилцаа ах нэ гэж бол харагдаж байна. Одоо тэгж уншгаар юм те. За одоо хэдүүлээ илүү тодруулъя. Таны X чинь таны талаар юу гэж бодож байгаа гэдгийг үзье. За одоо хэдүүлээ манай нэгдүгээр группийнхний үзүүлж байгаа хүн нь таны X таныг юу гэж бодож байна вэ гэдгийг үзье. Яг одоо таны X таны талаар юу гэж бодож байна? Манай нэгдүгээр группийн X. За айгу mixed energy гарч ирж байна. Гэхдээ айгу тодорхой одоо юу гэмэрч юм. Энэ үнийг чинь бол бодол мэдрэмж гэдэг юм бол энэ харилцаанд нөгөө юу яцсан бэ? Жохоод итгэл найдвар бол тавихаа болчихжээ. Тэгээ урт удаан хугацаанд ингээд хоёр холбоогүй байгаа бол энэ хүн дууссан гэж бол энэ харилцааг харж ийн. Илүү одоо юм найдвар тавихаа болчихсон юм шиг тийм зүйл бол байна. Тэгээ одоо юу гэдэг хэсэг хугацаанд нэлээд өнгөрсөн байна гэж бол би бол хараад байна. Жох урт удаан хугацаа та хоёрт өнгөрчгүй те одоо хамтдаа холбоогүй байгаад удчихсан. Тэгээд энэ хүний чинь нөгөө итгэл найдвар нь бүр алдарсан юм шиг нэр бол гарч ирж байна. Тэгэхээр яг ч юм бэ ингээд дууссан л гэсэн зүйл айгүй тодорхой гарч ирж байна. Одоо илүү энэ хүн одоо эдгэрэх процесс энэ төр яваад те энэ харилцаанаас салаад яваад ингээд цаг хугацаа өнгөрөөд илүү энэ харилцааг нэг юм тавьж явуулах шатанда нэлээд орчихсон те. Ийм зүйл бол харагдаж байна. Одоо юу гэмэрч юм бэ? Тэгсэн мөртлөө одоо энэ харилцааг дууссан гэж хараад байгаа мөртлөө эндээс ингээд эргэлзээ яваад байгааз. Тэгэд энэ дээр бас ингээд ийм таныг одоо л бодож хайрладаг те ийм нэг сүнсний холбоо ийм зүйл бол байгаа гэдгийг бол мэдэрсээр байгаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Айгу сонирхолтой. Тэгэхээр яг хуу итгэл найдвар гэдэг зүйл бол тасарсан те. Гэхдээ бүр нэг тийм сэтгэлийнх нь гүнд ч юм уу одоо яг нэг тийм мэдрэмжинд нь болохоор одоо магадгүй юм байна. Одоо бодит байдлаар ингээ хараад үзэхээр энэ харилцаа аль хэдийн дууссан те маш олон жил өнгөрсөн маш одоо олон сар хугацаа өнгөрсөн учраас яг ингээ бодит одоо логик майндаараа бодоод үзэх юм бол энэ харилцаа аль хэдийн дууссан те ингээд бодитоор харах юм бол энэ харилцаа яагаад ч одоо ирээдүй байхгүй
Гэт ийм зүйлийг бол хараад байгаа. За нөгөө талдаа яг өөрийнхөө нөгөө мэдрэмж нь гэх юм бол штэ энэ харилцаа яагаад ч юм дуусаагүй юм шиг. Яагаад ч юм ингээд нэг юм тантай холбоотойгоо мэдрээд байгаа. Ийм нэр бол гарч ирж байна. Аюу сонирхолтой юм тий. Тэгэхээр энэ дээр ийм харагдаж байна. Та хоёрын хувьд одоо энэ Forofons гарч ирж байна л да одоо илүү маш сүнслэг холбоо тий. Ийм одоо Twin Flame card гэж бол ярьдаг. Тэгэхээр энэ карт бол гарч ирж байна. Тэр илүү сүнслэг холбоо одоо та хоёрын нөгөө spiritual төвшөнд одоо холбооч нь сулраагүй байгаа. Тэ холбооч нь бол байсаар байгаа. За энэ physical амьдрал дээр та хоёрын холбоо бол элийн тасарсан. Тэ та хоёр холбогдоогүй маш их удсан байх боломжтой. Ер нь бол ингээд аль аль нь одоо амьдралаа хөөгөөд илүү сасан тэ илүү дууссан гэдгээ бүр батвал ингээ биеэр одоо бодит байлаар бол мэдрээд байгаа тий. Гэтэ яг сэтгэл дотроо яагаад ч юм та хоёр аль аль нь ер нь тавьж уулаагүй байх бүрэн боломжтой байна гэсэн зүйл бол харагдаж байна. Энэ дээр бас нөгөө Twin Flame карт гарч ирж штэ. Тэгэхээр би бас магадгүй та хоёр маань айгүй юм их хэрэгтлүүд байх боломжтой гэж бол хараад байна. Илүү сүнслэг холбоо. Тэгээд энэ дээр бас ингээ unfinished story гэдгсэн штэ. Тэгэхээр угаасаа нэг тийм сүнсний холбоотой дуусаагүй ягаад ч юм одоо дууссан амьдрал дээр ингээд олон жил холбоогүй ч юм ингээд олон сар холбоогүй байгаа дууссан мөртлөө ингээд цаанаасаа холбоотой юм шиг мэдрэмж төрөөд л байдаг те эзэн нэгэн цагт ингээд эвлэрчих юм шиг хизээ нэгэн цаг дахин одоо таны амьдрал гарч ирэх юм шиг мэдрэмжийг өгсөөр байгаа юм одоо хүн байна те тэгээд ялангуяа одоо энэ Twin Flame их хэрдүүлийн харилцаанд нэг нэгний айгүйх тойлддог. Тэгэхээр одоо таны зүгээс ч гэсэн энэ харилцаа юм дуусаагүй юм шиг мэдрэмж өгөөд байгаа бол нөгөө талдаа ч гэсэн энэ хүнд ч гэсэн ялгаагүй дуусаагүй мэдрэмжийг өгсөөр байна гэсэн зүйл бол гарч ирж байна. За тэгээд штэ тий. Энэ дээр бол энэ хүний зүгээс ийм юм байна. Маш их одоо урдах ажиллаа хийж байна. Өөрийгөө одоо завгүй байлгах гэж хичээж байна. Яагаад тэгэхээр юу гэдэг дотор мэдрэмж нь ингээд маш их зүйлийг мэдрээд байна. Ингээд тантай холбоотойгоо маш их мэдрээд байгаа учраас энэ хүн тэр бодлыг одоо дарах гэж тэ ингээд бодит байдлаар дуусчаад ах чинь яагаад ингэж бодогдоод байна гэд одоо тэрийг дарах гэж аягүй хичээж байна. Одоо таны талаарх бодлыг өөрөөсөө холдуулах гэж, таныг орхих гэж, мартах гэж маш их хичээж байна үзэж тарч байна тийм юм бол гарч ирж байна Eight of Pentacles. Уулал ингээд энэ харилцааг дуусгах нь тэгээ угаасаа ирээдүгүйгээд хараад байна Chariot үзэр ирсэн. Даанч таны одоо талаарх бодол те оюун бодолд нь бол байсаар байна. Бүр юм хизээч толгооноос нь та гардггүй юм шиг тийм зүйл бол харагдаж байна. Энэ мадгүй энэ хүнийг аягүй стресс дүүлдэг одоо сатааруулдаг ч юм уу бодит байлаас бас аягүй сатааруулаад байгаа байж болох харагдаж байна. Одоо ингээд уртгаа хийгээд тэ энэ харилцаа угаасаа дууссан юм чинь гээд нэг юм өөрийгөө бодоод яг ингээд явчих гэхээр үнэхээр их та бодогдтгоо гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо энэ таны энэ хүнд үлдээсэн дурсамж те таны хайр халамж таны одоо гой сайхан бүхэн энэ хүнийг одоо үргэлж сатааруулж ин тэ тэр талаар ингээд санаандгүй үргэлж л одоо таныг ботцсон байж идэг ийм зүйл бол харагдаж байна. Үнэхээр таныг одоо үнэлж хайрладаг ийм зүйл бол гарч ирж байна. Магадгүй энэ дээрээс ийм зүйл харагдаж байна. Энэ хүн танаас салснаас хойш таны талаарх одоо үнэлэмжтэй бодол нь илүү дээшлсэн байх боломжтой. Одоо танаас салахтаа магадгүй энэ хүн би илүү дээрийг олж байна те би илүү сайнтай учрна. Би илүү нэг одоо энэ хүнээс илүү хүн надад гарч ирнэ гэд одоо таныг орхиж явсан бол тэ энэ хүн ингээд айгу бардам зан гаргаад орхисон бол энэ хүн яг одоо бол айгу харамсаж байгаа гэсэн зүйл бас гарч ирж байна. Өөр сонголт байна гэж бодсон боловч яг үндэ өөр сонголт нь танаас илүү байгаагүй танаас илүү одоо олж чадахгүй гэдгийг айгу ухаарсан юм шиг бол харагдаж байна. Тийм одоо мэдрэмж өгч байна. Одоо нэг тийм харамслын мэдрэмж бол энэ хүнээс авч байна гэж болохоор байна. Тэгэхээр таныг айгу нөгөө хамт байхдаа магадгүй айгу шүүмжилсэн байх боломжтой харагдаж байна. Танд үнэхээр хайртай те ийм боловч таныг айгу нөгөө одоо буруу үнэлсэн гэх юм уу жоохон дутуу үнэлчихжээ гэсэн зүйл бас харагдаж байна. Одоо тухайн та хоёр хамт байхад таны үн цэнийг мэдрээгүй байх гэсэн зүйл айгу тодорхой харагдаж байна. Тэгэхээр энэ хүн яг одоогийн ингээ мэдрэмжийг үзэхэд ийм харамслын нэр гараад байгаа. Тэгэхээр энэ хүн одоо яг таныг жинхэнэ хинбэ те тэр хүний амьдралд хин байсан
илүү одоо энэ twin flame бол одоо илүү нөгөө divine masculine тал нь одоо энэ divine feminine талаа жоохон мэдрээгүй те араас нь хийтийг та одоо гүйсэн бол те энэ сүнслэг харилцааг айгүй их таньж мэдээж энэ хүний араас болгож бүтээх гэж явсан бол те chase хийсэн бол энэ хүн тухайн үедээ ойлгоогүй явж исэн байна. Тийм зүйл бол гарч ирж байна. Таны үнц нэг мэдрээгүй явж исэн байх шүү те. Одоо яг энэ хүн таны үнц энэ холбооны утга учир энэ зүйлийг мэдэрч байгаа учир нь маш их ингэж бодогдоод байгаа тий. Өөрийн мэдлэхгүй цаанаасаа үргэлж та одоо магадгүй зүү дээрээ та хоёр маань холбогддог гэж болно. Би бол нэг юм гоё. Тавираас бол нэлээд бас юм гоё энерги бол гарч ирж байна. Одоо хүнд хэцүү байсан байж болно. Гэтэ та хоёрын одоо дундын мэдрэмж маш онцгой хүчтэй байсан байна гэж бол харагдаж байна. Тийм учраас танд одоо л ингээд энэ хүнийг тавьж уулж чадахгүй орхиж чадахгүй байгаа тийм мэдрэмж авсаар байгаа болов уу гэж бол харагдаж байна. Жоохмос энэ хүнийг ингээд та бодохтай айгуугүй нээлтэг байж болно. Энэ илүү нөгөө харамслын энерги яваад байна л та. Тэгэхээр яхаа ингээд одоо ихэнх ихэр дөлүүд одоо физикал байдлаар нэгдэх заавал албагүй байдаг. Илүү одоо энэ сүнслэг харилцаа учраас нэг нэгэндээ одоо юу өгөх гэж те сургамж өгөх гэж бас учирсан байж болдог. Илүү одоо өөрийг чинь сүнслэг болгох гэж те энэ мэдрэмжүүдийг мэдрүүлснээрээ та илүү өөрчлөгдөж одоо хувирах тэр процессыг одоо хурдлуулах гэж ч юм уу те учирсан байж болтгоо. Тэгэхээр яхав ихэнх тохиолдолд одоо нэгдэж чадаагүй хөрдлүүд айгүй харамслыг дотроос дагуулж одоо тээж явдаг юм шиг бол санагддаг. Тэгэхээр хоёроос нэг юм болж бүтээгүй харамсан энерги бол аль альнаас нь бол гарч ирж гин гэсэн зүйл бол харагдаж байна. Тэг яг энэ нь ингээд одоо болж бүтээгүй зүйл байлаа гэхэд энэ нь бидний сайн сайхны тусын тулд бас байдаг шүү гэж бас хэлмээр байна. Одоо ингээд сүнслэг ийм twin flame харилцааж бай. Өөртөө кармик одоо ямар ч харилцаа байсан бэ ингээд хүний амьдралд одоо болж бүтээгүй бол тэр болгоно ингээ харамсах хэрэггүй те магадгүй дараа нь таны амьдралд илүү гоё учрал тохиох гээд энэ зүйлийг одоо дуусгах шаардлагатай болсон байж болно те. Тэгэхээр хүн яг л өөртөө ингэж зөв таашин зүйлээ сонгодог юм болов уу те. Одоо та хэр хөгжөөж та хэр одоо мундаг болж ин тэр хэрээрээ та өөрийнхөө тэр төвшөнд тохирохуд одоо хүнээ олдог юм болов уу гэж бол боддог. Тэгэхээр тийм зүйл бол байдгаа тий. Таны одоо 1000 хүссэн зүйл чинь болохгүй байгаа бол тэр нь таныг ингээд фронт ингрээс хамгаалж байгаа нэг зүйл юм аа. Ард нь илүү гоё сайхан зүйл байгаа шүү гэж бас тий таныг болохгүй зүйлээс хамгаалж иж болно. Тийм бол байдаг. За тэгээд энэ хүн юу нэг ийм байна тий таныг ингэж бодож гин харамсаж гэсэн нэр гарч ирж байна. Тэгэхээр энэ хүн буцаж ирэх бодол байна уу тий буцаж ирэх үү гэдгийг нийтлээ үзье. За манай 1-р группийнхны үзүүлж бий гэсэн манай 1-р группийнхэн руу буцаж ирэх үү. За манай 1-р группийнхны үзүүлж бий гэсэн буцаж ирэх үү. За King's Arts хэлэх хөвгтэй байна гэж бол гарч ирж байна. Юу хэлэх нь вэ? За манай 1-р группийнхны үзүүлж байгаа. X нь буцаж ирэх үү. За буцаж ирнэ гэсэн зүйл бол харуулж байна. Тэгэхээр ийм байна. Энэ хүн маш их өнгөрснийг санаад дурсаад те. Тэгээд бас тойрын сүнслэг холбоо ялангуяа одоо зарим тохиолдолд кармик холбоо чинь одоо зарим нэгэн хүмүүс нэг кармик холбоотой байж болно те. Тэгэхээр энэ хүн чинь буцаж ирэх хүсэлтэй байна. Буцаж ирнэ гэсэн одоо зүйл бол харагдаж байна. Тэгээд энэ дээр илүү одоо юм нэг кармик зүйл яваад байна л да. Devil болон justice. Тэгэхээр
тантай дуусгаж дуусгаагүй ямар нэгэн зүйлийг дуусгах гэж энэ хүн бол ирнэ. Тэгэд энэ дээр ингээд бас нөгөө дуусаагүй түүх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр та хоёрын хувьд ерөнхийдөө одоо юу гэдгийг ямар ч учирлаар учирсан бэ? Та хоёр ер нь энэ хороо дэлхий дээр одоо учрах тэр гол шалтгаан дээр юу юм бэ те? Тэр нэг зүйл чинь энэ харилцаанд бол дуусаагүй байна гэдгийг бол айгүй тодорхой харуулад байна. Танд ч гэсэн ингээд нэг тийм мэдрэмжтэй аль энэ хүн эргээд ирчих юм шиг тэгэл нэг юм таны гой нэг юм бүрэн дуусгаж чадаагүй тэг хэлэх гэсэн үгээ хэлж чадаагүй ч юм уу илэрхийлэх юм илэрхийлж чадаагүй ах хэвээр тэрнийг мэдрэмжтэй өгөх хэвээр тэр одоо зүйл энэ бүх зүйлийг ингэж нэг тийм дутуу үлдээсэн юм шиг санагдаад байгаа бол ер нь энэ хүн чинь эргэж ирнэ. Магадгүй та өөрөө ч одоо бичиж болно. Илүү нөө би нэ толдоод байгаа тий. Та хоёр маань ижлэгийн энергитэй яваад энэ шүү гэж бол харагдаж байна. Тэгээд яг энэ хүн бол ийм байна. Эргэж ирнэ гэхдээ яг одоо амир юу гэдэг юм бэ? Хойлоо одоо яг ингээд эвлэрээ те би чамайг маш их сансан би чамаас ингээд салж хахацаж чадахгүй мэн гэж бол тийм одоо байлаар бол эргэж ирэхгүй юм шиг бол харагдаж байна. Илүү нэг юм дүр хэсгсэндээ өөрийгөө ингэж айгүй хүчтэй байгаа би ингээд чамгүй гоё байсан би чамаар дутаагүй те ингээд чамгүй одоо чамтай одоо чамаас халаад би илүү мундаг болсон гэдгээ ингээд бас харуулах гэж байгаа юм шиг те жоохон бас энэ хүний зүгээс өндөр эго явж байна. Тэгэхээр яг үнэн нөгөө сэтгэл нь болохоор ингээд таныг санаад те угаасаа ингээд нэг юм дуусгаж чадахгүй ямар нэгэн зүйлийг үлдээсэн юм шиг мэдрэмж энэ хүнд ингээд байнга толгой дотор нь ингээд одоо бодол мэдрэмжинд нь ингээд явсаар байгаа те яадаг ч байсан ингээд нэг юм цаанаасаа энэ хүн чинь ирэх ёстой юм шиг те энэ нэг дуусгаагүй зүйлийг одоо дахин эхлүүлэхтэй ёстой юм шиг санагдаад энэ хүн бол ингээд нэг юм цаанаасаа бол ингэж хөтлөгдөж одоо тань таны нэрв рүү ингэж бол орж ирнэ те таныг ингэж санаж битгэрсний үндсэн дээр бол эцэст нь орж ирнэ гэсэн зүйл бол байна. Тэгэхдээ одоо илүү ингэж дүр хэсгсэн байлаар орж ирэх юм бол гэж бол харагдаад байна. Магадгүй одоо шууд амар те би чамайг маш их сансан чи бол миний өмнөхөр одоо онцгой хайр хойлоос ингээд тгий те ингээд тгий гэхээс илүү одоо би ийм дуу сонсон чинь чамайг хайлцаанчлаа ч юм уу те эсвэл нэг юм жоохон хөнгөн байдлаар одоо өөрийгөө хит ингэж яахгүйгээр те чамайг маш их сансан гэж хэлэхгүйгээр илүү ингэж нэг юм жоохон юутай нууц те яг үн сэтгэлээ бүрэн илэрхийлэхгүйгээр ингээд нэг юм хальт одоо хөнгөн байдлаар амьдралт чинь орж ирэх юм болов гэж бол харагдаад байна. Тэгээ яадаг ч гэсэн энэ хүн биш те юу байна дуусгаагүй одоо өөртөө чинь дуусгаагүй дуусах хүсэлгүй эргэж ирнэ гэж бол хэлнэ. Эргэж ирэхээр байна. Тэгээ та хоёрт ямар нэгэн дуусгаагүй зүйл бол байна. Маш тодорхой карма байна. Одоо сайнч бай, мууч бай, тийм үйл үүр бол байна. Тэгэхээр яхаа үлийн үүр гэдэг чинь өөрөө дотроо сайн үлийн үүр, муу үлийн үүр гэж байгаа тийм. Тэгэхээр энэ үний хувьд одоо тантай яг ямар холбоотой энэ та хоёр яг яах ёстой энэ тэр нэг зүйл одоо сайнч бай, мууч бай тэгээд тэр нь тохиолдол ёстой юм байна л гэж бол харж байна. Илүү энэ хүн таны экс бол тантай заавал уулзах ёстой байсан. Маш гүн гүнзгий холбоотой хүн байна гэж бол хэлэхээр байна. Өмнө наснуудаа та хоёр гэр бүл болж исэн амьдрал зохиож исэн тий. Энэ насандаа ч гэсэн магадгүй тийх хөв тавилангаар учирсан ч юм уу. Тийм байх боломжтой байна. Тэгэхээр яг ингээд энэ бол ерөнхий энерги тийм ээ. Ерөнхийдөө ийм байгаа. Заавал одоо яг таны ингээд өнцгөөс харахад те яг ямар мэдрэмж өгч ин тэр нь зөв штэ тий. Тэнгууд одоо ерөнхий уншлага үзчихэнгүүтээ яг өөрийг чинь одоо яг үзээд байгаа тий хувийн уншлага биш учраас энийг бас авахын аваад хайхын хаяараа гэж бол хэлээ. Тэгэхгүй ингээд зарим нас уурлаад байдэн шүү дээ одоо ерөнхий уншлага үзчихэд ингээд энэ ч тийм байна энэ ч тийм байна гэд те тэр өөртөө та ямар мэдрэмж төрж байгаа тэгээд аль нь тань тохирч ин те тэр зүйлээ ингээд одоо тохируулж одоо мэдээлэл хүлээж аваарай те магадгүй угаасаа ингээд энэ бишгийг үзэж байгаа зүйл чинь бол санамсаргүй бол биш танд өгөх гээд байгаа мессеж те энэ үний чинь талаар мэдэх ёстой зүйлийг ядагч байсан өгж байгаа гэж бол бодож байна. За тэгээ энэ хүн бол эргэж ирнэ. Тэр нь одоо та хоёрын ямар сайн муу л өөрөөр учирсан те. Тэр зүйлээс чи хамаарад одоо ирээдүйн ямар ахын
одоо шалтгааллахны тий. Яадаг ч гэсэн энэ хүн чинь эргэж ирэхээр байна шүү гэж бол харагдаж байна. За одоо хэдүүлээ юу яа? Таны амьдралд шинэ хүн ирж байна уу гэдгийг харъя те. Одоо X нь бол ерөнхийдөө ирэх нь тодорхой болчлоо те. Тэгээд нэмээд ингээд таны амьдрал шинэ хүн ирж байна уу те. Манай синглчүүдэд энэ хүнээс чинь өөр хүн ирж байгаа юу гэдгийг хөдлөө үзье. Тэрнээс сонирхолтой байна. За манай 1-р группийнхний амьдралд хайр дурлалын амьдралд нь ямар шинэ хүн ирж байгаа вэ? Ямар хүн ирж байна хэлээ. Шинээр ямар хүн ирж байна? За. Вау. За манай 1-р группийнхний амьдралд ямар хайр дурлалын амьдралд ямар шинэ хүн ирж байгаа вэ гэж. Judgment. Энэ түрүүнээс хойш гарч ирнэ гэдээсэн. За тэгэхээр ийм байна. Энэ хүзэр маань маш одоо тийм гоё утгатай хүзрүүд бол гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр штэ таны хувьд удаан хугацаанд өөх одоо манифест хийсэн ийм хүн чинь байх боломжтой гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо төлөвлөгөөгүй байхад чинь гинтийн байдлаар орж ирэх хүн байна. Одоо гинт таны амьдралд одоо таны амьдралыг нар шиг хийүүлж орж ирэх хүн байна гэж бол хэлэхээр энэ одоо таны амьдралд штэ хайр дурлалын чинь амьдрал бүр юм шившнэр орж ирэх хүн. Хизээч одоо та энэ хүнтэй магадгүй учирч байгаагүй. Одоо тэ таньдаг байсан хүн бол биш гэж бол хэлнэ. Илүү шинэ нэрийг бол гарч ирж байна. Тэгээд таны хувьд маш олон одоо олон сар жилдээ ингээ манифест хийсэн хүн байна гэсэн үг аахгүй юу? Мэрийн та яг энэ амьдралтаа ийм хүнтэй учирмаар байна гэж маш олон удаа одоо санаатай санамсаргүйтэй өөртөө дуудсан тэ. Ийм хүн чинь байна гэж бол хэлэхээр энэ дээр 9 of cups тэгэхээр нөгөө юу вэ? Таны хүсэл биелэн гэх юм уу тийм зүйл бол гарч ирж байна. Тэгэд энэ дээр ингээ judgment үзэр яадаг ч гэсэн таны амьдралд орж ирэх ёстой. Тэгээ илүү юм одоо сайн үйл үүрээр учирж орж ирж байгаа хүн юм болов уу гэж бол харагдаж байна. Боловч биш бүр угаасаа тийм байна гэж бол би хэлэхээр нэг тийм онцгой хүн байх болно. Одоо таны энэ амьдралыг чинь өөрчлөх хүн. Одоо маш ингэж өөр одоо өнгө айс оруулах те ийм хүн байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Дэт үзэр та өмнө нь штэ ямар хүмүүстэй юу нэгэнхтэй уулздаг байсан бэ те. Одоо ингэ нэг юм хүний харилцааны ийм паттерн гэсэн зүйл бол байгаа те. Ихэнхдээ одоо юу mommy's boys юм уу те. Одоо нэг юм эсвэл одоо син юу гэмээр юм дээ. Та ингэдэг нэг юм тодорхой хүмүүстэй уулздаг байсан гэж боломжтой ингэдэг нэг юм таны type гэж байгаа. Бас тэгээд дээрээс нь ингэ таны нэг тийм татдаг энерги гэж байгаа штэ тий. Одоо ихэнхдээ ингэ та яг ингэ хүссэн хүнтэйг уулзлаа гэсэн чинь тэр хүн нь одоо яг тантай юм урт удаан хугацааны одоо харилцаа эхлүүлэхгүйдээ айвих одоо юм тодорхойгүй харилцаанд явуулаад байдаг тий. Байнгын та тийм нэг энергитэй тийм хүнтэй уулзраад байдаг энэ төр байсан байж боломжтой. Одоо юм тодорхой ингэ та энэ хүнтэйгээ учиртлаа юм тодорхой ижил хүмүүстэй уулзаж явсан байх боломжтой гэсэн зүйл бол харагдаж байна. Нэг юм тодорхойгүй ойлгомжгүй таны толгойг чинь гашлахсан дээ эсвэл одоо бүгдээрээ айлын ганц хүүхдүүд ч юм уу одоо ямар ядгийн дээ нэг тийм адилхан тооны тиймэрхүү хүмүүстэй та уулзаж ирсэн байж болно. Тэг илүү одоо шалин мэлэг хүмүүс өөртөө татдаг байсан ч юм уу те дандаа ингээ араараа та тавиулдаг байсан ч юм уу ингээд нэг юм тодорхой таны өмнөх харилцаануудаас чинь шал өөр харилцаа холно гэж бол харагдаж байна. Одоо таны тайпнаас шал өөртөө магадгүй энэ дээр бас ингээд медитейшн үзэргийг харж байна. Одоо төлөвлөөгүй одоо юу гэмээр ч юм. Таны бол хүсээд байсан хүмүүс гэтээ ингээд нэг юм таны яг ингээд байн уулздаг төрлийн хүн бол биш. Шал өөр. Бид нэг юм шин өнгө айс одоо таны амьдралд оруулж ирэх хүн байх юм уу те. Одоо та ингээд хүнтэй хамт ингээ үерхэж байхад чинь хизээч танд одоо өгж байгаагүй тэр мэдрэмж чинь нэг юм байна. Шин хүн. Манай муураас юм хэлж байна. Тэр тийм ээл гэсэн үг. За тэгээд энэ дээр бас юм байна л да. Та хоёр ингээд бас айгу нөгөө талдаа нөгөө хүн чинь ч гэсэн бас айгу төлөвлөгөөгүй ингээд нэг юм ганцаараа явж исэн хүн байж болохоор байна. Одоо юу гэдгийг сэтгэл зүрхнээс жоохон шарахтай те. Ингээд бас хүн хайгаад явж исэн үү гэвэл
одоо явж исэн ч гэсэндээ өмнө нь айгүй шархалцсан учраас ингээд жоохон зүрхээ хаацсан. Тэгээ хоёр талаа та хоёр жоохон зүрхээ хаацсан хүмүүс ээж болно. Тэгээ санаандгүй ингээд юу гэдгийг одоо та хүнтэй танилцсан гэж огт бодохгүй байж байгаад ингээд санаандгүй явж байгаад хаан ч юм битээ гинт одоо найзаараа дамжуулж танилцах ч юм уу те. Эсвэл одоо гинт төлөвлөгөөгүй байж байгаа та нэг газар одоо ивент мэйнд юу гэдгийг те ингээд нэг юм олонний газар ч юм уу санаандгүй байдлаар танилцах ч юм уу. Тийм боломжтой хүн бол байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээд энэ нь илүү хувь тавилангийн хүн байна шүү. Тэгэхээр таны хувьд ер нь бол энэ дараагийн хүн чинь одоо хоёрын хооронд таны гомдоогоо таяад явчихааргүй, хоёрын хооронд ингээд хальт уулзаад ингээд салчгааргүй юм хүн байна гэж бол хэлэхээр нь илүү бусдаас маш онцгой, өөр. Тэгээд таны амьдралыг одоо бүрэн бүтэн өөрчлөхөөр ийм хүн байна гэж бол хэлэхээр нь. Тэгээд дайт үзүр болон жажмент үзүр чинь тэгээд яасан дээр ингээд сан үзүр дандаа major arcana эргэж ийн. Энд дээр сангид мэн те. Тэгэхээр ийм байна. Энд дээр бас magician юу. За яадаг ч гэсэн ингээд маш том хүзрүүтэй major arcana-нууд эргэж ийна гэхээр энэ хүн таны амьдралд айгүй юм эргэлт болж орчин те одоо энгийн хүн шиг бол байхгүй. Одоо та энэ хүнтэй танилцаал бараг шахуу өөрчлөгдөөд эхэлдэг ч юм уу те ингээд хайрыг одоо мэдрэх мэдрэмжтэй хайр хандах хандлага одоо хайраас хүлээлт энэ төр чинь маш их өөрчлөгдөж одоо илүү аз жаргалтай байх боломжтой байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Та яадаг ч гэсэн юм нэг аз жаргалтай байх болно. Хайраар дүүрэн байх болно. Энэ хүнтэйгээ ингээд учирснараа та одоо дахин хүүхчиг ингэж дурлах болно гэсэн зүйл бол гарч ирж байна. Илүү эерэг харилцаа байна гэж бол хэлэхээр байна. Тэгэлэндээ магадгүй маш урт удаан хугацаанд үргэлжлэх боломжтой ийм харилцаа юм шүү гэж бол хэлэхээр байна. Тэгээ ер нь бол энэ дээр ингэж юм л да одоо ийм төлөвлөгөөгүй санаандгүй байдлаар учрна. Гэхдээ ингээд таны яг нэг хүсэж исэн манифест хийжсэн хүн гэдэг гисэн шүү дээ. Тэгэхээр яг манифест хийхэд бас ийм юм байдаг. Одоо зарим хүмүүс ингээд байнга бодоод байнга нэг одоо хүсэн зүйлээ дуудах гадтай ингээд байнга ингээл тэгмээрэн ингээл өдөр болгон өөртөө сануулаад те хийх хүсээд ахаар бас нөгөө хүсээд байгаа зүйл чинь ингээд цухтаагаад те түлхээд яваад өгдөг. Тэгэхээр таны хувьд ингээд магадгүй та хэсэг хугацааны өмнө те одоо нөгөө нэгсээс салгаад ч юм уу одоо те би энэ хүн надад тохирохгүй байна те би энэс илүү өөр одоо яг юм хүнтэй учирмаар байна те одоо бурханы минь туслаач ч юм уу яг нэг ийм манифест хийсэн байгаа та одоо ингээд марцсан байж болно да одоо илүү та сингл яваад бас удцсан хүн байж болно. Тэгэнгუутаа ингээд юу яцсан за одоо миний ингээд зөндөө өссөн хүн маань угаасаа ирэхгүй байна. Би ер нь тэгэл байнга л одоо ингээд сингл явах юм бэ те. Ингээд та бүр юм өөртөө бүр итгэсэн амар сингл амьдралдаа бүр уусаад нэгдээ дасцсан те. Ингээ явж идэл чинь гинт таны яг энэ хүсэл мөрөөдөл чинь биелэх юм шиг бол харагдаж байна. Тэгэхээр угаасаа ер нь жоохон манифест хийсэн зүйлээ мартчихвал их зүгээр идэг юм шиг байна лээ. Тэгээд гинт айгуу гоё ингээд одоо уучраа таарад те ингээд яг тэр зүйл таны хүсэж байгаа мөрөөдөл чинь биелдэг. Тэгэхээр энэ хүн бол нэг юм эцэст нь та яг юм өөрийнхөө татаадсан те өөртөө ингэж дуудаадсан энэ үнтэйг үнэхээр учрах нэ л гэсэн зүйл бол гарч ирж байна. Айгуу сонирхолтой. Маш гоё нэр. Маш одоо сайн хүн. Таны амьдралыг айгу эргээр өөрчлөх хүн байна гэж бол хэлнэ. Тэгэхээр хэлээд байгаа шүү дээ. Та урт удаан хугацаанд докторгүй, онцгүй ийм тайван бустай хэцүү, илүү одоо чаленжтэй, маш одоо ийм сүнслэг гэдэг юм уу, сурах зүйл ихтэй тийм ээ. Иймэрхүү кармик харилцаануудад их орж те явсан бол бусдаас илүү шарх авч одоо тэргийг идгээж ингээд шархлал идгээл те. Иймэрхүү зүйлсийг та маш одоо урт удаан хугацааны туршид хийсэн байгаад тэгээ бүр ингээ хайраас жоохон өвдөлттэй айцтай шинэ хайрыг одоо эхлүүлэхэд илүү төвшөөдөг болсон те ийм байж болно. Гэтэ ингээ эцээц таны одоо магадгүй энэ хичээл зүтгэлийг чинь бурхан ингэр үнэлээд те одоо магадгүй та ингээ зөв хүнтэйг уулзахаас өмнө ийм зүйлийг сурсан байх болно гэд одоо тийм бас гэрээтэй те тийм одоо нөхцлөөдтэй ирсэн байж болно. Тэгээд та эцэст нь ерөнхийдөө тэр зүйлсээ айгуу сайн сурч давсан болов. Тийм учраас ийм гоё одоо ерөөлтэй учрал таны амьдралд орж ирэхээр байна гэсэн зүйлийг бол харуулж байна. Би бол таны амьдралд айгуу гоё сайхан хүн бол ядагч усаа орж ирнэ гэж бол хэлэхээр байна. Тэгэд мадуу зарим нь бас учирсан байж болно. Тэр хүний хараахан бас таниагүй
явж иж болно. Тэгээд бас энэ учраас 100 байх боломжтой. Энэ 100 ч юм уу. Эсвэл намартай юм гоё бас намрын өнгө гарч ирж байна. Энэ бол ойрхон байна гэж бол хэлэхээр байна. Ингэж тодтой ингэж юм ойлгомжтой уншигдчихэж байгаа учраас миний бол харж байгаагаар илүү таны амьдралд ойртчихжээ. Төгсөн байна шүү. Шинэ хүн, шинэ учраас таны амьдралд орж ирэх төгсөн байна гэж бол харагдчихээн. Гэтэ яг зарим нэгэн хүмүүс нь бол бас хийх зүйл байгаа байх. Одоо нөгөө өнгөрсөн дөх X жин одоо буцаж ирээд те тийм таашд маань хийх зүйлс бас байж иж болно. Тэгээ ерөнхий онцлог гэдгийг та бүхэн маань санаарай. Өөртөө ямар мэдрэмж төрж ийн илүү ойрхон гэж санагдж байгаа бол удахгүй учрах юм шиг та минь доглоод байгаа л тэр чинь үнэ. За арай болоогүй би X-тэйгээ одоо энэ unfinished story дуусгаадахыг тий сурах юм байна ингээд хийх юм байна гэж бодож байгаа л тэр чинь бас зөвөө. Тэгэхээр та бүхэн маань өөртөөхөө бас зөв мэдрэмжийг дагаарай тийм ээ. Ийм зүйл байгаа. За одоо хэдүүлээ энэ хүнтэйгээ энэ шинээр ирж байгаа хүнтэйг уулзахын тулд юу хийх ёстой юм болоо? Одоо илүү хурдан уулзахын тулд тийм ээ. Өөртөө илүү хурдан дуудаж одоо яах ёстой юм бэ юм уу те тийм зөвлөгөөг нь харж өгье. За манай нэгдүгээр группийнхан маань энэ шинэ учралтайгаа шинэ харин учралтайгаа уулзахын тулд яах хэрэгтэй вэ? Ямар байх хэрэгтэй вэ? За. Вау. За энэ дээр бол ингэж харагдаж байна. Өөрийгөө ингээ газардуулаа тэг өөрийгөө одоо эрхлүүлж хайрал одоо өөрийнхөө тэр үндэс суурийг бэхжүүлээрэ гэж чинь одоо хайр болон карьер ингэж дэлгэрэх тийм үндэс суурийг өөртөө хийгээ одоо бүтээгээрэй гэж тэгж юм л та. Тэгэхээр яг хав магадгүй эндээс roots гэж тэгж байгаа болохоор таны үндэс хүрттэй одоо нөгөө үндэс чакра одоо үндсэн одоо суур 3 чакра байгаа штэ тий. Үндэс хүрт юуны юу яадаг лээ. Яг тулгандаад бол марчиж яадаг ч гэсэн одоо таны суур 3 хүрт байгаа. Тэрийгээ бас айгуу сайжруулах хэрэгтэй юм болов те. Нэг нь үрчхүүн хүрт байдаг, нөгөөх нь наран чакра те наран хүрт байгаа. Тэгээд үндэс хүрт байгаа. Тэгэхээр энэ 3 чакрагаас таас айгуу одоо сайжруулах хэрэгтэй юм те. Өөртөө угаасаа одоо юм ялангуяа хань ижил гэр бүл энэ төр дуудаж байгаа бол энэ хүртнүүд чинь айгуу сайн байх шаардлагатай байдаг, тогтвортой байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр одоо илүү йог хийх юм уу, медитейшн те бясалгал хийх юм уу, энэ зүйлсээ бас идэвхжүүлэх хэрэгтэй байгаа юм болов уу те. Одоо илүү байгаль майгалтаа гарах ч юм уу те. Одоо илүү нөгөө юм сүнслэг талаас нь л тайлбарлаад байна шүү дээ те. Тэгэхээр энэ дээр угаасаа ингэж нэг юм өөрийгөө газардуул гэдэг чинь те. Тэгэхээр таны магадгүй энэ үндэс чакранууд чинь жоохон гэмтэлтэй одоо юутэй жоохон буурсан те. Тийм байж болно. Тэгэхээр илүү одоо гадаа гарах ч юм уу, салхин гарах иймэрхүү юмыг бол хийх хэрэгтэй байна гэж бас зөвлөж байна. Би бол тэгжэл уншихаар байна. За, илүү хэдлээ тодруулъя те. За, манай нэгдүгээр группийнх маань инженер ирж буй хайр дурлалтайгаа уулзахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Зөвлөх өгөөч. Таалбаруу. За, вау. За, ойлгомжтой. За энэ дээр бол ийм байна. Таныг ер нь одоо санаа сэтгэлээ битгийж хилээ илүү өнгөрсөндөх одоо тий явдлыг хит шүүж бодож өөрийгөө одоо өөрийнхөө халдааг шүүх юм уу тий ийм байж болохгүй. Өөртөө айгу зөөлөн байх хэрэгтэй. Одоо өөрийнхөө амьдралыг шинээр эхлэх хэрэгтэй байна гэсэн зүйлийг бол хэлж ийн. Тэгэхээр ер нь бол ийм байна. Ингээ шин зүйлийг одоо өөртөө дуудах хэрэгтэй тий. Шин хайр дурлал ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй ч юм уу. Ийм зүйл бол харагдаж байна. Таны амьдралд бол шин зүйл орж ирэхэд маш ойрхон байна. Угаасаа хэлсэнтэй та энэ хүнтэйгээ уулзах одоо хугацаа нь илүү ойрхон байна. Энэ нэг жил дотроо ч юм уу энэ шинэ хүнтэй илүү юм одоо энэ гой сайхан эрэг үеийн үрээр тий эрэг одоо хувь тавилангаар уулзах хэрэгтэй ийм таны амьдралыг ингэж бүрэн бүтэн хуугаар нь өөрчлөхсний ийм хүнтэй та уулзахад айгүй ойрхон байна. Тэгэхээр одоо нүзүн мэдрэмжээ бас даган тий энэ илүү энэ сүнслэг байдлаас сэргээ одоо хилээд байгаа штэ тий уул хатанд гатуур одоо гарч агаар салхинд гарах ч юм уу тий өөрийгөө айгүй ингэж газар дуул
энэ суурь энергиуд айгүй сайн бат бөх байлгадаг. Угаасаа энэ энергиуд чинь айгүй сайн байх юм болоо штэ тий. Одоо үрчгэн хүрд одоо тэр нарийн чакра үнд сүрднүү чи айгүй ингээ сайн байх юм бол таны хувьд одоо гэр бүлтэй хайр, үр хөвгөд иймэрхүү зүйлийг өөртөө татаж чадна гэсэн үг. Тийм учраас эндээс ингээ зөвлөөд байна тий. Одоо ийм асуудлууд ялангуяа одоо эмэгтэй хүн үзэж байгаа бол иймэрхүү танд асуудлууд байгаа л тий. Одоо энэ чакранууд чинь ийм асуудлууд энэ төр байгаа бол тэрийгээ сайхан эдгээгээд өгөх хэрэгтэй. Ийм байдаг байхгүй юу? Таны үндэс хүрч чинь сайн байж ш дээшээгээ бүр ингээд одоо тэр 7 чакра тий одоо энэ бүгд чинь ингэж зөв явнаа. Тэг хүний ингээд энерги бүрэн дүүрэн байх болно. Тэгмээ байшин ч гэсэн ялгаагүй тий суур муутай одоо ийм юун дээр гол усан дээр барьцгаар ингээд л одоо нурч штэ тий. Тэгэхээр яг тэрэн шиг айгүй юм хундаамчин сайн байх ёстой гэж болоос харуулад юм шүү. Тэгээд тэгжээж та энэ бүх зүйлээ айгүй сайн байлгаж иш дээшээгээ одоо хүртнүүд чинь тэлснээрээ та илүү энэ хороо ертөнцийн энэ spiritual message мэдээлэлтэй энэ бүх зүйлийг одоо даунлоод хийн те одоо дүн бэлэг мэдрэмж чинь илүү сайжирнтэй энэ бүх зүйл ингээд бүгдээрээ холбоотой байдаг. Тэгэхээр таны хувьд бол ингээд бүхий л одоо энэ чакрануудыг сайхан одоо те энерги цэвэрхэн байлгаадаг, энерги гоё байлгаадаг гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэх юм бол таны хувьд ингээд энерги чинь одоо гоё сайхан байснаар та өөртөө ингэж гоё сайхан энергийг одоо те шинэ хайр дурлал энэ зүйлийг бол амьдралдаа одоо оруулж ирэхэд бэлэн байна шүү гэсэн зүйл бол байна. Тэгэхээр илүү одоо таны бас юутай холбоотой энерги чинь татал энерги гэж байдаг. За тэгээд уучлаарай одоо ойлгох хүмүүс нь ойлгоорой те. Илээ тааштай те таас хүрэг энергитэй, таас хүрэг байвал яг тийм хүнийг татна. За та ингээд яг өөрийнхөө одоо хүсэж байгаа хүний энергитэй байх юм бол яг тэр хүсэж байгаа хүнээ татна. Ийм л юм байна. Тэгээд энэ ингээд judgment хүзэр гарч ирж гин таны одоо дотоод сүнсний дуудлага те таны энэ сэтгэл мэдрэмж энэ бүхэн чинь таныг зөв замд чинь оруулнаа. Тэгэхээр одоо энийгээ сонсох хэрэгтэй юм те одоо өөрийнхөө дуу хоолойг одоо сүнслэг одоо танд ингээд сахиусан тэнгэр үүд чинь одоо энэ дотоод сүнсний дуудлага чинь одоо шин замаар яваа шинэ хүн ирж байгаа. Одоо ийм бай тийм бай гэд ер нь бол өөрөөх чинь дотроос чинь хилээд байгаа. Тэнгүүд та энийг магадгүй юм юу вэ? Өөрийнхөө одоо шүүмжиг те өөрийнхөө одоо итгэлгүй байдал өөрийнхөө өнгөрснөөрөө та өөрийгөө шүүгээд шин зүйл ирэхэд жоох өөрийгөө хаагаад ижиж болохоор байна. Илүү нөө өнгөрсөнтэй чинь холбоотой те өнгөрсөндөх алдаа өөрийнхөө одоо удаа хугацаанд сингл явсныгаа те өөрийн алдаа гэж үзээд өөрийгөө шүүмжлээ те өөрийгөө тутан үнэлээд энэ дотоод дуу хоолойгоо ингээ хаагаад те өөрийгөө хич шүүгээд би гой зүйл хүртэл ирэхгүй одоо надад шинэ хүн ирэхгүй нэ ингээд нэг юм эргэлцсэн байдалтай байж болохгүй шүү л гэсэн зүйл айгуу тодорхой гарч индээ өгөөсөө тэгээд та нар ойлгож байгаа илүү одоо юу хэлэх гээд байгааг минь дотоод хүнээ сонс өөрийгөө битгий шүмжил битгий өөртөө эргэлз танд шинэ хүн хүсэжсэн хайр таны одоо мөрөөжсэн тэр манифест хийж байгаа хүн чинь ирэх гээд байна шүү л гэсэн зүйл. Тэгэхээр одоо зөв мэдрэмжээ маш сайн дагах хэрэгтэй байна. Энерги өсгөөд өгөх хэрэгтэй байна тий. Ийм л зүйл айгуу тодорхой. За тэгээд миний угаасаа сувгийг үздэг хүмүүс маань маш сүнслэг тий spiritual ийм хүмүүс маань байдаг. Угаасаа ингээд тараад сонирхдаг мэддэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мессеж нь бол ийм байна. Тэгээ ойлгож авах гэж бодож байна. За тэгээд та бүхэн маань дуустал нутсан бол ийм гой номны имиж үлдээгээрээ. Таалагдсан бол лайк болон саб дарж өгөөрэй. Тэгээ намайг дэмжижсэнд маш их баярлалаа. Баяртай. За манай 2 дугаар группийнх маань тавтай морил. За тэгээд та бүхэн маань энэ voice guide гэд хүзрийг сонгосон байна. Тэгээд эндээс айгу сонирхолтой ийм нүд байгаа байхгүй. Тэгээд угаасаа энэ дээр ингээд одоо таны амьдралыг хэн одоо чиглүүлж байна вэ те ямар ингээд зөвлөгөө тэд танд өгч ийн гэж тэгж юм. Тэгэхээр таны өрнө хайр дурлалын амьдралч бай. Ер нь таны өөрийн чинь амьдралыг чинь сахиусан тэнгэрүүч чинь айгүйх харж хандаж дотроос чинь одоо чиглэл иймэрхүү зүйлийг өгж байгаа байж болохоор энэ магадгүй та айгүйх сэрж байгаа байж болно. Таны амьдралд айгүй сэрэлт явагдаж байгаа тийм ингээд зүм мэдрэмж чинь маш хүчтэй болж байгаа одоо зүйлсэн зүйл чинь биелээд байгаа биелж байгаа тийм болох байгаа юмыг айгуу сайн одоо мэдэрч байгаа эсвэл одоо хэн худлаа хэлж гин хэн үнэн хэлж гин те
Тиймэрхүү зүйлийг айгүй сайн ялгаж салгаж чадж байгаа тийм мэдрэмж одоо худал хүнийг ялгах мэдрэмжтэй иймэрхүү зүйл таны дотроос маш хүчтэй байгаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо илүү юм нэг таны яг энэ одоо сахиусан өнгөрөөтэй энэ бүх зүйл танд хэлж байгаа ингээ зүйлсийн та айгуусаа ингэж хүлээж аваад ойлгоод одоо ухаарад байгаа юм шиг бас мэдрэмж авч байна те. Энд ингээ wise гэх тэгэхээр айгу ухаалаг гэж штэ те. Тэгэхээр таны сахиусан өнгөрөөд яадаг чийсэн айгу таныг зөв замаар ч явуулж байгаа л гэж бол харагдаж байна. Одоо энэ хайр дурлалч бай, амьдралч бай те. Энэ бүх зүйл дээр та яадаг чийсэн одоо ганцаараа яваагүй илүү чиглүүлэгтэй байна гэж бол хэлэхээр байна. Одоо та өөрийнхөө тэр харж хандаж явдаг зүйлтэйгээ айгуу сайн холбоотой байгаа. Тэд чинь таныг айгуу ивэдэг гэх юм уу? Тийм зүйл бол харагдаж байна. Тэд энэ дээр юм байна. Өөрийнхөө дотоод үнэн дуу хоолойг штэ. Эзэж үгүйсгэж болохгүй гэсэн бас мессеж. Одоо тийм орж ирж байна л та. Өөрийнхөө тэр сахиусан тэнгэрийг харж хандаж явж байгаа бүхнийг битгий үгүйсгээрэй. Ер нь бол зарим тохиолдолд гомддог, орхидог тиймэрхүү зүйл бол байгаа. Нөө харж хандаж явах ивэлээ бас те гомдох юм бол болохгүй. Тэгэхээр таны дотор мэдрэмж зүн бэлэгч нь юу гэж хэлж байна? Энийг аягүй сайн даах хэрэгтэй байна шүү гэсэн зүйл сануулгах ч юм уу. Ийм зүйл бас орж ирж байна. Өөрийгөө үгүйсгэж болохгүй. Өөртөө аягүй итгэлтэй байх хэрэгтэй. Ийм зүйл маш тодорхой. Хүчтэй тийм та хамаалтай байх. Хүчтэй. Одоо гайденстэй. Ийм зүйл танд байна. Илүү юм одоо настай хүн байгаад тэгэхээр таны бас нөгөө удмын хүчтэй иймэрхүү зүйл маш өндөр байх боломжтой. Одоо энэ сүнслэг чадамж чадал чансаатай иймэрхүү зүйл аяг өндөртэй удам судартай тийм хүн байж та болно. Тэрийг үгүйсгэж энтэр болохгүй одоо шүтэж одоо мөргөж явдаг юм уу те иймэрхүү зүйлээ бас хийвэгээд явбал их зүгээр байх гэсэн зүйл бол байна. Одоо айгу хайрын уншлага дээр юм яриа авчлаа. Гэтэ надаа нэг тийм маш тийм сүнслэг зүн бэлэглэг те ийм хүчтэй энерги бол орж ирж байна. Таны экс таныг юу гэж бодож байна вэ? Тэрийг үзье. За манай 2 дугаар группийнхны үзүүлж би экс нь манай 2 дугаар группийнхны юу гэж бодож байна? За манай 2 дугаар группийнхны үзүүлж би экс нь манай 2 дугаар группийнхнийг юу гэж бодож байна вэ хэлээч. Яар сонирхолтой би. Энд hermit үзэр. Өсөд юм аа. За манай 2 дугаар группийнхны үзүүлж би хүн нь үзүүлж би экс нь манай 2 дугаар группийнхнийг юу гэж бодож байна? За. Айгу та орхиж явсан юм шиг харагдаж байна. Тэгвэл. Тэг яадаг ч гэсэн ер нь таны талаар юу гэж боддгийм бэ? Тэ та ер нь нүуний хувьд хийм бэ энэ төр гэдэг юм бол таныг айгу ухаантай гэж бол хараад байна. Танаас нэг юм ухаалаг мэдрэмж гарч ирээд байхгүй энэ дээрээс ингээд wise гэд гараад ирсэн. Тэгэхээр эндээс ингээ hermit тэгэл баахан юм sword руу дэрэж гин. Яадаг ч байсан та штэ тий ямар нэгэн зүйлийг мэддэг юм шиг амар энерги өгч болно. Та магадгүй өөрөө бас тарамаар уншдаг ч юм уу те амар юм зүн бэлгтэй. Тэгээ энэ хүндээ таас айгу хэлжсэн байж болно те. Одоо би юм мэдэрч ин айгу ямар нэгэн зүйлийг одоо зүгэнж мөгөнж энэ хүндээ хэлжсэн өнтер байж болно. Одоо танаас нэг тийм энерги энэ одоо үзүүлж байгаа хүн чинь ч гэсэн мэдэрдэг гэж болно те. Та өөрөө ингээд одоо хүмүүст өгж байгаа vibe-тэй энерги бол мэдэхгүй одоо албаар тэгж өгөөгүй байж болох ч гэсэндээ нөгөө хүлээж авч байгаа хүмүүс чинь яг ингээд нэг юм үнсэн энергийг чинь хүлээж авахтаа те таныг юу ч харж ийнэ гэдэг юм бол та маш ганцаараа байх тууштай, маш ухаалаг, маш дотогшоо, тэгэд илүү маш юм сүнслэг те зүн бэлгтэй хурц ухаантай
айгу онцгой энерги бол гарч ирж байна. Яг тэгчээсэн энэ хүн бол таныг мартаагүй. Биширдэг юм уу, жоохон айдагч гэж бас болохоор эмээдэг байх боломжтой. Та яа тэгэхээр айгу хүчтэй энергитэй байхгүй одоо таны ялангуяа хэлээд байгаа шүү дээ. Таныг айгу харж хандаж явдаг зүйлс чинь тантай айгу ойрхон байдаг. Тэгэхээр яг зарим тохиолдолд ийм байдаг л та одоо жишээлбэл таны ингээд харж хандаж явдаг те гайд spirit team чинь маш хүчтэй байхаар одоо таныг санаатай ингээ гомдоос үндэ иймэрхүү хүмүүст одоо тэр кармагийн айгу хүртээч гэдэг ч юм уу те одоо та өөрөө ингээд гомдоод ингээд тэгээд те одоо инглээгээд та одоо ямар нэгэн зүйл нь одоо ямар нэгэн зүйл хийгээгүй байлаа ч гэсэндээ нөгөө талдаа таны тэр spirit team энэ чинь бас таны гомдоосон хүмүүсттэй одоо хариуг нь барьдаг байж болно. Одоо илүү хамгаалалтай л гэсэн үг л те. Тийм зүйл бол байдаг. Тэгэхээр энэ хүн жоохон айсан байж болохоор байна. Таныг айгу нэг юм чадaltaй хүчтэй гэдэг чинь мэддэг байх боломжтой. Эсвэл энэ хүн айгу кармагаа үрж иж болно. Таныг айгу гомдоосон бол энэ хүн айгу одоо юу гэмээр танд мэдрүүлсэн зүйлээ өөрөө айгу их мэдэрч үүрч байгаа байж болохоор байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд тэр нь одоо ингээд таны амир одоо юугаар биш те. Хүслээр биш. Яг тэгчээс энэ хүн кармагаа л үрж ийн гэсэн зүйл. Үрхстэй юм үрж ийна. Тэгэхээр таныг айгу гомдоож исэн энэ төр бол энэ хүн тийм зүйлээ бол хүртэж байна гэж бол хэлэхээр байна. Та хоёр биендээ юу нэг айгүйх тэгж хүүтэн одоо ханддаг ч юм уу тийм байх боломжтой байна. Яг одоогийн чинь энерги бол та хоёр айл нэг юм жоохон нэг үзий ядаад байгаа юм уу? Тийм энергитэй байна гэж бол энэ хүн чинь харж байна. Ядаж гэсэн энэ хүн бол одоо би энэ хүнээс тэгэхээр таныг хайрласаар байгаа, санаад байгаа гэсэн энерги бол огт харахгүй байна. Илүү таныг маш хүчтэй, ухаалаг, ганцаараа тий ийм байна гэсэн зүйлийг энэ хүн чинь хараад байна. Тэгэд энэ хүн ер нь энэ харилцаанаас айгүй шарах авсаа эдгрээгүй байна гэсэн зүйл бол байгаад байна. Тэгээд энэ харилцаанд хийсэн зүйлсээ бас үрээд явж иж болно. Үрийг хариуцлаа. Зарим тохиолдолд яг нөгөө та хоёр дундаа хүүхэдтэй энэ төр бол энэ хүн үүрэг хариуцлага үүрээд одоо тий хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээгээд ч юм уу явж байгаа ийм зүйл бол харагдаж байна. Үгүй бол энэ хүн танд хийсэн үйл өөртөө жоохон юм сөрөг зүйлсийн хариуг одоо хүртээд явж байгаа байж болно. Ийм зүйл бол байна. За илүү тодруулчих. Таны үзүүлж байгаа хүн 20 дугаар группийнхний X нь манай 20 дугаар группийнхний юу гэж бодож байна? Одоо юу гэж боддог вэ? За ер нь бол та хоёрт нэг тийм амар ирээдүйтэй тэгээд энэ хүн чинь нэг тийм танд амар хайртай наа гэсэн юм бол үнэхээр уншигдахгүй байна. Илүү л одоо ийм энэ харилцааг энэ хүн чинь ингээ харахтаа аюу шаналгаатай зовлонтой хэцүү одоо ирээдүггүй ийм байна л гэсэн зүйл бол харж байна. Тэгээд та хоёр аюу удаан хугацаанд хамт байсан хүмүүс юм уу да гэсэн зүйл бол яа ч юм энэ харилцаанаас аюу кармик энержи бол гарч ирж байна үйл өөрийн. Та хоёр маш тийм одоо гүн гүнзгий үйл өөрөөр өчрсөн байх боломжтой гэсэн зүйл бол байна шүү. Devil Hooter Hierophant. Тэгээ таныг айгүй юм сүнслэг одоо шашинлаг итгэл үнэмшил өндөртэй одоо юу гэдгийг ёс уламжлалыг айгүй дагдаг ийм хүн л гэж бодоод байна.
Мадуу та айгу шүтлэгтэй энэ төр болохоор ч жоохон айгаад идэг юм уу? Одоо нэг тийм нэрийг гарч ирээд байгаа хөө. Та маш хүч чадaltaй учраас энэ хүн мадуу одоо таныг муухай зүйл энэ төр хийж исэн бол таныг өөрийг нь яаж чих юм блэ гэж бас жоохон айгаад эмээгээд ижиж бас болно. Одоо мадуу таны айгу юм сүнслэг талыг чинь олж хараад яг одоо айгаад ижиж болно. Одоо энэ хүн жоохон муу зүйл энэ төр танд одоо хийж исэн те таныг маш их гомдоож исэн бол тэрийг айгу хүртээд яваад байгаа гэж гарсан штэ. Тэгэхээр мадгүй одоо ингээд жоохон амьдралд нь хэцүү юм хүм болоод байгаа л энэ хүн одоо таныг гомдоосны хариу гэдгийг айгу ойлгоод байгаа юм шиг. Тийм байх бас боломжтой байна. Нэг тийм айгу энэ харилцаа бол айгу тийм таатай энерги бол биш ээ гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо энэ таны гэсэн ч хувьд бол тэгтлээ тийм нэг уншаад ахаар харилцаа бол биш ээ гэж бол хэлэхээр байна. За юу ч гэсэн эргэж ирэх нь гэдгийг харъя дээ нэг тийм та магадгүй өөрөө нөгөө шинэ харилцааны талаар айгу үзүүлэх гэж орж ирсэн мэдээж болно тийм нэг тийм X-ийн талаар сонирхож орж ирээгүй бидэж болно энэ уншлага үзэхдээ. За манай 20 дугаар группийнхны X нь эргэж ирэх үү гэдэг нь зэ. За манай 20 дугаар группийнхны X эргэж ирэх үү? Манай 20 дугаар группийнхны амьдралд X нь эргэж ирэх үү? Эргэж ирэх бодол байна уу хэлж өгч. За. Ойлгомжтой. Эргэж ирэхгүй. Ер нь бол та хоёрын харилцаа бол одоо юу гэмээр чим одоо байгаараа л байх юм болов гэсэн зүйл бол харагдчихээн. Одоо энэ хүн ямар нэгэн тийм төлөвлөгөө алга одоо сонирхол алгаа тийм магадгүй одоо эргээд ирээ очооч гэж бодсон одоо энэ харилцаа ингээд юугүй өөрчлөлтөхгүй те одоо хин өөрчлөгдөөгүй учраас энэ харилцаа ингээд дахин одоо болгож бүтээч гэсэн илүү модал замаргалдаантай одоо таагүй зүйлс нь болох юм болов уу те гэж бас хараад ижиж болохоор энэ би бол нэг тийм таатай энерги бол харахгүй байна. Тийм та хоёр одоо удаан хугацаанд айгүйхэн хоёр бинтэйгээ болж бүтгэж хичээсэн байгаад тэгээ энэ хүн бүр ингээд одоо бүр хичээгээ дууссан юм шиг л бол харагдаж байна. Энэ хүний энерги бол одоо ингээд битэрч юу нэрээд байхгүй л гэсэн зүйлийг бол харж байгаа. Ийм зүйл бол байна. За X бол нэг тийм X-с бол одоо хүлээх юм бол алгаа гэж хэлэхээр. За манай 20 дугаар группийнхны амьдралд нь хайр төрлийн амьдралд нь шинэ хүн ямар шинэ хүн ирж байна вэ хэлж өгөөч. За. За 20 дугаар группийн хайр төрлийн амьдралд нь ямар хүн шинэ ирж байгаа вэ? Вау. За тэгэхээр айгүй мурт удаан хугацааны харилцаа ирж гэнүү да гэсэн зүйл бол харагдаж байна. За тэгээд эртлээ жоохон юм юутай байна. Асуудлууд бол байна. Тэгэхээр таны хувьд жоохон юм шинэ энерги орж ирнэ гэхээр санаа зовлт одоо асуудлууд жоохон байна уу да гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд бол ийм байна уу? Жоохон юм хайр дурлалын тал дээр айгүйх санаа зовдог. Одоо шинэ хүнтэй учирлаж гэсэндээ яг юм хүссэн шүчнэ хүн биш байх үе, урт удаан хугацааны харилцаа биш байх үе. Одоо намайг зовоох үе те ойлгомжгүй, бас л юм тодорхойгүй одоо өөр дөрөвднийх шиг чинь те таагүй харилцаанууд болчих үедээ байх үедээ гэж айгаад жоохон өөрийгөө хаацсан байж болохоор байна. Угаасаа тийм ингээд жоохон юм ганцаард нь л нэр бол гарч ирээд байгаа. Тэгэхээр таны хувьд айгүй ганцаараа яваад удцсан, дадцсан тий. Тэгээ шинэ хүн гарч ирлээ ч гэсэн сэтгэлд чинь нийцгүй байгаад одоо бүр итгэл найдвар ан тэр нэлээд алдсан хүмүүс маань байж болно. Эндээс нэлээд юм одоо энэ группийг үзэж байгаа хүмүүс маань айгүй юм. Илүү насны хувьд одоо 30 маш нэлээд гарцсан ч юм уу тий. Одоо нэг өмнө амьдрал энэ төр зохиосон хүмүүс маань байж болно. Одоо энэ өмнөх үздэг X маань болохоор таны яг одоо гэрлэжсэн хүмүүс юм уу тий илүү урт удаан хугацаанд ингээд
харилцаатай илүү official байсан хүмүүсээ үзүүлсэн болов уу гэж бол хараад байна. Одоо хүүхд мөхтэй болоод салсан ч юм уу те. Тэгэхээр таны хувьд дахин одоо шинээр хайр дурлалыг олон дахин одоо урт удаан хугацааны хайр дурлалд орно гэдэг бол айгүй боломжгүй бүр одоо ихтгэл найдваргүй зүйл болсон мэт харагдаж байна. Тийм байх боломжтой гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр одоо тийм биш байгаа хүмүүс маань тий өөр групп сонгорой. Яг ингээд яг таарж байгаа хүмүүс маань л өргөжлөж үзээрэй те. Надад бол энэ группээс ерөнхийн нэг тийм энерги бол айгүй нэг юм өөрийгөө олцсон, мэдсэн, таньсан, амьдралыг маш их үзсэн, туулсан ухаалаг те ийм одоо туршлага маш ихтэй. Тэгтээ одоо илүү юу вэ? Жохон сүрэг зүйлийг илүү туулсан байх боломжтой юм те. Ялангуяа энэ хайр сэтгэлийн тал дээр жохон юутэй итгэл найдвар гэдэг зүйл жохон багтай болсон юм да гэсэн зүйл бол харагдаж байна. Гэтэ яд ч гэсэн таны энэ дараагийн учрах хүн чинь илүү маш урт удаан хугацааны хүн байх болно гэж бол хэлэхээр байна. Илүү юм энгийн, тайван, тогтун тантай ингээд одоо гэр бүл болох боломжтой те. Хамтраад ингээд хамтдаа юм гой сайхан одоо ирээдүг бүтээх боломжтой те. Ийм хүн байна. Илүү юм найдвартай, доктортой хүн байна гэж бол хэлэхээр байна. Одоо ингээд нэг амьдралд орж ирээд нэг гарч яваад ингээд байхгүй яг л орж ирсэн бол тэр чигээрээ ингээд таны амьдралд урт удаан хугацаанд үлдэхээр ийм хүн юм уу даа гэсэн зүйл бол байна. Тэгээд энэ дээр бас ийм харагдаж байна. Ancient knowledge гинэ. Тэгэхээр энэ дээр wise guide гэдэг жинтэй. Тэгэхээр таны үед шүү дээ өөртөө чинь ерөнхийдөө илүү ижил төстэй хүн орж ирэх юм болов уу гэсэн зүйл бол байна. Тань шиг одоо илүү гүн гүнзгий юмыг судалсан, ойлгосон, ухаарсан, мэдлэгтэй те ялангуяа өмнө харилцаа энэ төр орж исэн те гэр бүлтэй байсан байх боломжтой хүн байна гэж бол харагдаж байна. Одоо илүү тантай их ойролцоо насны байх боломжтой хүн гэж бол хэлнэ. Туршлага нь ч гэсэн адилхан нэлээд ухаантай, бүрдээ суурьтай. Тэгээ ялангуяа бас spiritual зүйлийг их сонирхож судалдаг ийм хүн байх боломжтой гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд энэ дээр ийм байна. Та хоёрын энэ дээрс ингээ гардианы үзэр гарч ирж байна л да. Та хоёрын хайр айгу гоё юм одоо ариун байх юм болов уу гэсэн зүйлээс байна. Одоо юу гэдгийг хин хиндээ айгүй юм үнэнч сэтгэлтэй яг л одоо чин сэтгэлээрээ энэ харилцаанд хандах ийм хүн байх нэ гэсэн зүйл бол байна. Та өөрөө ч гэсэн аль болох одоо энэ сүрэг зүйлийг мартаад те одоо шинэ харилцаанд орлоо гэж ботход яг энгийн өөрийнхөө яг гүн сэтгэлээрээ байхыг хүсэж байгаа тийм хүн байгаах. Тэгээд нөгөө талдаа таны учрах хүн чинь ч гэсэн яг тийм сэтгэлтэй тийм хүн байна. Нэг тийм одоо эргэлзүүлээ таныг зовоогоод байхгүй ийм хүн байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд энэ дээр угаасаа бүгж гараад ирлээ те. Өрмөө их боломжтой урт удаан хугацааны харилцаа таны амьдралд орж ирэх гэж байна. За ийм байна. За манай 20 дугаар группийнхан шинэ хайр дурлалтай уулзахын тулд яах хэрэгтэй зөвлөгөөгөөч. За. За ингээ шинэ замаар одоо шинэ зүйлийг одоо explore хийгээрэй те. Шинэ зүйлийг туршиж үзээрэй одоо өөртөө дуудах хэрэгтэй байна. Тэгээ шинэ замаар явах хэрэгтэй байна. Тэгээ таны энэ одоо амьдралд чинь маш олон сонголтууд, маш олон зүйлс одоо нээлттэй байна шүү те. Ямар ч аль ч тийшээ явсан ингээ бүх юм чинь нээлттэй байна. Одоо бити өөрийгөө хориод одоо хүснээрээ бай гэсэн зүйлийг бол хэлж байна. Тэгэхээр таныг илүү одоо юм шинэ зүйлийг өөртөө дуутахад чинь те одоо энэ өнгөрсөн чинь садаа болох ёсгүй. Одоо илүү юм чөлөөтэй бай, нээлттэй бай гэдэг жинтэй хүмүүнтэй уулзъя. Учрын ингээ тгий энтер гэж бодож байгаа л хамаагүй одоо яг хүснээ хийлдэ те яг өөрийнхөө таны энэ дотоод дуу хоолой чинь юг хэлж гин тэгээд та юу н ямар агаан гарч ормоор байгаа бол гарч ор те болцож молцож одоо бүжгэлж одоо юу гэдгийг чөлөөтэй баймаар байгаа бол чөлөөтэй бай. Одоо таны амьдралд чинь шин зам ингээд нээлттэй байна шүү гэсэн зүйлийг бол харуулж байна. Тэгэхээр эндээс угаасаа хэлээд байгаа шүү дээ. Та айгу удаа хугацаанд ингээд ганцаараа явцсан илүү нэг ганцаарцсан энерги бол байгаа байхгүй. Айгу ухаантай одоо сурах юмаа сурсан ингээд магадгүй угаас насны үед ч гэсэн 30 мөч гарсан байх боломжтой гэж хэлээд байгаа шүү дээ. Амьдрал энэ төр нэлээ үдцэн. Тэгэнгүүт та нөгөө одоо шинээр ямар нэгэн зүйлийг одоо хийх гэхээр те өөрийгөө айгу барьж хориод одоо хит юм баригдмал энэ төр байж байгаа ганцаардаад ингээд бүр сурсан тий өөртөө одоо шинэ боломжийг дуутахгүй ингээ яваад байгаа байж болохоор байна илүү нөгөө hermit модонд орсон тий
юугаа одоо нуугдсан тий ийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр илүү таныг чөлөөтэй байгаад үг чөлөөтэй хөдөл чөлөөтэй гар яв чөлөөтэй бай гэдэг чинь тэгэхээр одоо нөө та сурах юм сурсан учраас тий айгүй айцтай байж болно. Одоо өмнөх таны туршлагууд маш их таныг одоо гэмтээсэн гомдоосон иймэрхүү зүйл та айгүй мэдэрсэн байж болно. Гэтэ хүн одоо тэр зүйлээс идэврэх ёстой тий. Тэгээд хүнийг өрн одоо хүнд хэцүү зүйл чинь одоо илүү сайжрах илүү тэр одоо өөрчлөгдөх тэр боломжийг өгч одоо түлхэт болоод байгаа штэ. Тэгэхгүй ингээ заавал таныг сонгол одоо заавал таныг ингээ зовоох гээд одоо хүн хэцүү юмыг үзүүлээд байгаа юм биш. Таныг одоо дараагийн түвшинд гарч дараагийн одоо ойлгох ёстой зүйлийг ойлгож тэ илүү нэг амьдралыг илүү одоо олон талаар нь мэдэрч сурч таньж мэдэх хөгжих боломжийг чинь өгөөд байгаа. Тэгэнгүүт одоо юу гэдгийг та хөгжчөөд ингээд сурчаад болчингуудаа одоо гой болцсон учраас те илүү гой сайхан зүйл ингээ хүртэх ёстой яг юм нэг одоо сурах биш илүү хүртэх гой сайхан зүйлийг авах ёстой үе дээр ирсэн байж итэл тэрийгээ та ингээ тоохгүй те дахин одоо айцтай хөтлөгдөөд гой сайхан зүйлийг юм жоохон хүлээж авахгүй байгаад байна уу гэсэн зүйл бол харагдчихээн. Тэгэхээр таны амьдралд одоо хэлээд байгаа шүү дээ те илүү хайр сэтгэл дээр ч бай амьдрал дээр ч бай илүү олон зүйлс нээлттэй болж иж болохоор энэ тэгэнгүүт та жоохон юм ганцаарсан өөрийгөө хумсан нуугдсан юм энергитэй жоохон гацсан байх шүү гэж бол хэлэхээр байна. Одоо нэг тийм зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр жоохон нээлттэй байгаад өгүүлэх зүгээр байна. Ер нь айх хэрэггүй дээ яа. Тэгэхээр таныг харж хандаж яваа. Сахиусан тэнгэрүүд таны одоо удам судартай энэ бүхэн чинь танд ивэл өрөөлөө хайрлаж байгаа, хамгаалж байгаа. Тэр айх хэрэггүй. Одоо илүү зоригтой бай гэж бол хэлэхээр байна. Одоо хайранд ч гэсэн зоригтой одоо шинэ хүнтэй уулзтай ийм зүйл бол байна. Тэгээд та өөрөө л юу нь бол юм байна л да. Одоо энэ хүнтэй уулзахын тулд яах хэрэгтэй юм бэ гингүүд илүү ингээд өөрийгөө нээгээд үхтэй ингээд нээлттэй бай одоо шин боломжуудыг ингээд турш гэдэг жиштэй. Тэгэхээр таны хувьд бол та өөрөө жоохон одоо хөдөлгөөн хийгээд алхам хийгээд одоо хүн амьтантай уулзах тийм одоо сэтэл өгч юм уу одоо юу гэдгийг ингээд найз нөхдөдөө ингээд гарч ороод ч юм уу те одоо уулзах ямар л боломж байна те энэ бүгд ингээд жоохон ирэлхийлээд ингээд чөлөөтэй байгаад өгөх юм бол өөрөө энэ таны уулзах хэвээр хүн чинь замт чинь гараад ирнэ гэсэн зүйлийг бол хэлээд байна. Тэгэхээр та эхлээд өөрөө хөдөлгөөн хийжтэй та эхлээд өөрөө энэ энерги нээж өгөхгүй бол ингээ яг юм хумигдсан нуутмал энергитэй ялангуяа одоо юу гэдгийг сошиал медиа дээр та бүр ингээ огт ашигладгүй энэ төр байвал одоо сошиал медиагаа жоохон ашиглах ч юм уу те илүү одоо сошиал харилцаанд бас орох морох найз нөхдөдөө гарч урах те иймэрхүү зүйлийг жоохон туршиж үзэх юм бол энэ харилцаа чинь гараад ирнэ гэсэн зүйлийг бол хэлж байна. За тэгээд уншлагын мэлээ баярлаа. За тэгээд та бүхэн маань юу яа ийм нүдний эможи үлдээгээрээ одоо энэ бүх зүйл нь таарад те тань таалагдсан бол ийм нүдний эможи үлдээгээрээ. За тэгээд уншлагын мэлээ баярлаа. За сайн мэцэн нуу манай 3 дугаар группийн маань давтай морил та бүхэн маань энэ хортой альмыг сонгосон байна. За тэгээд энэ бол энэ ингээд харангуут одоо энэ харилцаатай чинь уялдуулж бодонгууд таны өнгөрсөн дэх харилцаануудын NX mix-тэй байсан харилцаа чинь нэлээ токсик байсан гэж болно. Одоо илүү нөгөө бие махбодын төвшөндтэй илүү одоо ийм эрүүл бус харилцаанд та маань их орж явсан байж болохоор байна. Одоо өөртөө илүү нөгөө эрсдэлтэй жоохон токсик харилцаануудыг татаад идэх хүн манаас байж болно. Магадгүй та өөрөө ингэж одоо харилцааны энэ төр орохтой те илүү юм эрсдэлтэй зүйлд бас дуртай хүн байж болно те илүү одоо олон хүнтэй уулздаг хүнийг сонгох ч юм уу те эсвэл хит царайлаг одоо шалан мөлөн хүнийг жоохон өөртөө татаад идэх ч юм уу те жоохон нэг тийм энергитэй байж болно. Бас илүү бас нөгөө энергис ингээд нэг юм юу гэмээр чинь темптейшн гэж хэлж штэ те. Тэгэхээр таны өөрийн чинь энерги бас маш их тийм одоо юу гэнэ dark feminine те илүү та юм эмхтэн үзэж байгаа илүү юм нэг хүчтэй секси урайлан дуудсан ч юм уу те юм нэг гоё жоохон dark feminine energy дээр яваад байгаа эмхтэй бас бижиж болно. Тийм бас зүйл харагдаж байна. Тэгээд юу яа? Одоо хэдүүлээ таны X чинь таны талаар юу гэж бодож байна те тэрийг харъя. За манай 3 дугаар группийнхний X нь манай 3 дугаар группийнхний юу гэж боддог вэ? Юу гэж бодож байна? За.
За ийм юм бол гарч ирж байна. Энэ хүн чинь танаас л одоо явж чадаагүй. Тантай холбогдохыг хүсэж байгаа гэх юм уу? Тийм зүйл бол гарч ирж байна. Илүү энэ хүн одоо юу гэмэрч амар ирээдүг хараад боломжтой гэж бодоод те одоо таныг санаж бодоод байгаа мó гэхээр бас үгүй юм. Тэгсэн мөртлөө одоо юу гэдгийг энэ харилцаа ингээд нэг юм дуусаагүй байх гэсэн зүйлийг айгүй мэдрээд байна гэж бол харагдаж байна. Энэ харилцаа л энэ үний хувьд бол дуусаагүй байгаа. Одоо юм амар ирээдүг төлөвлөлттэй тантай одоо ингэн тэгнэ гэж одоо бодоод байгаа юм нэг харагдахгүй байгаа боловч яадаг ч гэсэн одоо энэ сэтгэл дотроо тэг ингээд нэг юм тантай дуусаагүй л гэж бодож байгаа. Айгүй юм хөнгөнтэй одоо юу гэдгийг найз нөхөдтэй энэ төр ярьж марж байгаа бол одоо битэр дуусаагүй тий ингээд би явандаа юу н бичнэ би явандаа ингээд холбогдно ч юм уу тий яг одоо ингээд таныг аяг ууралцсан байгаа энэ төр гэж бас бодож иж болохоор байна. Өөртөө жоохон хатуу хандаад байгаа тий одоо яг ингээд тань руу холбогдох гэхээр цаг нь биш юм уу нэг тиймэрхүү юм бодож иж болохоор байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээ энэ хүн жоохон юм хугацаа орох юм удаа л гэсэн зүйл бол хараад байгаа л тань одоо юу гэдэг энэ харилцаа ингээд дуусгацсан гэж бол бодгоо штэ тий тэгээд тэгсэн мөрчлөө одоо эргэж холбогдож бичнэ гэхээр хараахан хугацаанд биш ч юм уу тий тийм байх боломжтой гэж бол хэлнэ. Одоо яг цаг нь биш гэдэг юм уу айгүй юм цаг аваад байгаа юм шиг. Магадгүй энэ хүн ингээд жоохон одоо энэ харилцаанд чинь нэштэй тий асуудлууд энэ төр болоод одоо харилцааны чинь энэ хоёрын салах болсон шалтгаан энэ төр тий ийм юу н одоо муудаж маргасан чинь айгүй юм халуун дээрээ байгаа бол тий илүү цэр зүйлийг жоохон өнгөрөхийг хүлээгээд байгаа. Эсвэл одоо жоохон өөртөө ганцаараа байж хэсэг хугацаанд тий жоохон өөртөө идэгрэх цагийг авсныхаа дараа тань руу холбогдох юм болов уу гэсэн зүйл бол байна. Тэгээд энэ харилцааг орхиж дуусгах гэхээр энэ хүний чинь хувьд тантай айгүй олон зүйлийг харсан байж болно. Одоо энэ олон зүйлийг тантай айгүй итгэж найцсан төлөвлөсөн хүлээсэн байж болно. Тэгээд ингээд энэ хүн чинь айгүй юм юу вэ? Энэ харилцаа ингээд нэг юм дуусах ёсгүй те ингээд цаанаасаа энэ харилцаа юу нэгэл болох бүтэх ёстой те гэдэг байгаа юм айгүй зүн бэлгээрээ энэ харилцааг цаанаасаа л ингээл одоо болчих ёстой юм шиг те цаанаасаа ингээ айгүй ивэгцэн харилцаа учраас одоо тэгээд яаж шмуудч маргасан битээр одоо эзээ салахгүй дээ гэд нэг юм айгүй тайван өнцгөр энэ үнжийг хараад ээж болохоор байна гэсэн зүйл бол харагдчихээн. Тэгээд одоо хэсэг хугацааны дараа би тэгээд эргээд очиод ингээд уус намаа уучлалт юм уу ч юм уу те бас тиймэрхүү юм бодоод ээж болохоор байна гэж бол харагдчихээн. Энэ хүний чинь зүгээс нөгөө итгэл найдвар ерөөс алтраагүй амар өөртөө итгэлтэй байна гэсэн үг. Нэг зүгтээр ингэ салт юм аа тий одоо битэр буцаад нийлж индэ ч юм уу те нэг тиймэрхүү ийм зүйлээс харагдчихээн. Айгүй нэг юм хөнгөн энергитэй хүн бас байж болохоор байна. Эсвэл маш өөртөө итгэлтэй эсвэл айгүй их одоо энэ харилцааны яг үн гүнзгий утга учирыг айгүй ойлгоцсон те бит хоёр яаж ч салсан эргэж нийлдэг бит хоёр одоо цаанаасаа уучлах тавилантай те ингээд хамт байх ёстой хүмүүсээ гэж бас боддог хүн бас байж болно. Айгүй өөртөө итгэлтэй энерги гэх юм уу тийм зүйл бол гарч ирж байна. Би хүсвэл одоо магадгүй юм байна. Би хүсвэл бит хоёр буцаад нийлэнтэй. Би хүсвэл ингээд одоо бичгээд угаасаа та хүлээж авдаг гэд бүр юм итгэлтэй болсон юм уу? Тийм зүйл бол бас гарч ирж байна. Одоо хэсэг хугацааны дараа ингээд бичсэн ч гэсэн үргэлж та хүлээд авч идэг те одоо үргэлж та ингээд эвлэрж идэг хүлээсэн байж идэг те ийм байх боломжтой. Тийм учраас энэ хүн одоо ингээд хэсэг хугацаанд танаас салцсан байгаа ч гэсэндээ одоо эргэж ирэнгүүд нь та хоёр одоо эвлэрэх боломжтой гэж бол хараад байна шүү. Амар өөртөө итгэлтэй энерги байна. Тэгээ та ч гэсэн магадгүй хэлсэн байж болно те. Би чамайг хүлээсээр байгаа. Одоо чи юу ч хийж яажж байсан би чамд үргэлж цааштай ч юм уу те. Та маань бас тэгж хэлж одоо хэлсэн байж болохоор айгу энэ хүнээс нэг тийм одоо салсандаа нэг одоо санаа зовоод гэх юм уу? Тийм бол гарч ирэхгүй байна. Тэгж бол хэлэхээр байна. За эргэж ирэх юм уу? Энэ next чинь эргэж ирэх нь үүдгийг үзье.
Уус өрнөл эргэж ирнэ л гэж харагдаж байна те. За манай 3 дугаар группийн X. Айгу олноороо буучлаа. Олноороо буусныг уншдаггүй шүү. Уурлаад идэхтэй зарим нь яагаад одоо эргэснийг уншихгүй байгаа юм ч гэжтэй. За манай 3 дугаар группийнхан маань манай 3 дугаар группийнхний X нь буцаж ирэх үү? Вау. Зөв цагийг хүлээж ийн гэж бол айгу үнэн гарч ирж байна. Тэгээ энэ хүн тэгээ хүсвэл хизээч ирж иж болно гэд бүр одоо тийм байна уу. Тэгээд одоо энэ хүний зүгээс яг ингээ хүсвэл яг юм зөв цаг нь таарад яг энэ хүн чинь яг өөрөг чинь одоо яг өөртөө чинь одоо эргэж нийлэх тийм цаг хугацаанд таарад ингээм бол өөрөө тэггүйгээд ирнэ тий одоо болно л гэсэн юм бол харагдчих байна. Хизээвэ гэдгийг айгу төлөвлөөд ээж болохоор энэ хүн чинь хизээ өөрлөө чинь очих уу тий хизээ бичих үү гэдгийг айгу төлөвлөөд байгаа юм шиг айгу тактиктай. Тэнийг бас ингээд та хоёр айгу нэг юм юу вэ? Олон удаа салж нийлсэн ч юм уу тий жоох юм. Та хоёрын дунд бас токсик динамик яваад иж болно. Тэгээ энэ дээрээс ингээ ортой ялам гарцсан. Тэгэхээр энэ дээрээс ингээ эсэфанс гарч ийн л да. Ер нь бол та хоёр айгу юм. Нэг нэрээ жоохон тоглох дуртай юм шиг тий одоо юу гэдэг. Бас айгу юм sexual energy та хоёроос гарч ирж байна. Одоо нэлээд бас залуухан догтлуулсан тийм иймэрхүү нэрхтээ хүмүүс маань ээж болно. Одоо илүү амар 50 доктортой энерги гэж бол хэлэхээргүй байна. Илүү юм дүнж 20 гарч явж байгаа ч юм уу тийм нэг гоё нэг юм exciting energy дээр явж байгаа хүмүүс маань ээж болно. Одоо хайр дурлалыг одоо юу гэдэг амар амьдралынхаа хайн манийг бол үнэхээр одоо хайгаад байгаа гэсэн зүйл бол харагдахгүй нь илүү юм өөрийнхөөрөө тий хүсвэл ингэн тэгнэ гээл тий ийм зүйл бол харагдаж байна. Актер одоо ингээд санаа зовхол тий одоо гэр бүлтэй болох хань жил үрүүхтэй болох амар юм санаа зовоод байгаа энерги бол огтоос алга. Өөрөөс ч магадгүй тийм юм бол гарч ихгүй байх тий илүү одоо юу гэдэг нэг юм татаж түлхсэн энергинд айгу туртай байгаа юм шиг тий. Одоо нэг айгу хартуулах туртай ээж болно ингээ хэсэг хугацаанд салаад өөр хүмүүнтэй одоо уулзаж муулзаад эргэж буцаж нийлэх юм уу тий. Тиймэрхүү хасан энерги бол гарч ирж байна. Тэгэд энэ дээрээс ингээд ийм ванд барьсан маань. Тэгэхээр яд гэжсэн та хоёрын хувьд бол айгу юм sexual тийм харилцаа байна гэж бол хэлэхээр байна. Одоо амар юм хүсэл тачаалтай одоо юу гэдэг амар тийм яриад байхгүй. Тэгээд яадаг ч гэсэн нэг тийм байна. Тэгээд энэ хүн чинь одоо хүсэл одоо өөрөө ч үнэхээр санаж өсөйтэй одоо иймэрхүү байгаад одоо догтлоод те маш их одоо хамт баймаар санагц үедээ тэгээд эргэж ирнэ. Тэгээ одоо нэг юм зөв цагийг хүлээгээд байна гэсэн зүйл бол байна. Одоо яг өөрлөв чинь хизээ бичвэл амар зүв байх юм ч юм уу те одоо магадгүй төрс өдөр чинь хүлээгээд ээж болно те одоо нэг юм яг ингээ эвлэрчих гэхээр бас одоо тайминг амар чухал гэдэг те тийм зүйлийг аягүй хараад байна. Тэгээ магадгүй одоо хавар болж байгаа болохоор энэ хүн чинь аягүй догтлолтой сэтгэл санаа нь те аягүй өөрийг чинь бодоод хүсч мөрөөдөд ээж болохоор энэ дээрээс Nine of Cups гарч ирж байна. Яг ч гэсэн энэ хүн бодож байгаа, төлөвлөж байгаа, өөрлөө чинь бичнэ. Ийм зүйл бол байна. Тэгээ илүү одоо зөв цагийг хүлээж байна гэсэн зүйл бол байна. Яг ч гэсэн өөрөөс чинь бол одоо яваагүй, тавьж явуулаагүй, өөрийг чинь бодсоор байгаа, сансаар байгаа одоо л ингээд чамайг хайрласаар байгаа тий. Ийм зүйл бол гарч ирж байна. Өөртөө чинь үнэхээр хамтаа баймаар байгаа ч юм уу нэг юм догтлсон энерги бол байна. Одоо илүү хайр гэхээс илүү нэг юм догтлол, дуурлал, хүсэл, сонирхолтой ийм зүйл энүүнээс чинь гарч ирж байна. Айгу юм догтлсон энерги бол гарч ирж байна. Магадгүй бас өөрийн чинь нөгөө X гэхээс илүү бас тодорхойгүй харилцаа тий situationship чинь бас байж болохоор нь одоо юм нэг жоохон орж гарсан харилцаанд дээр явдаг хүмүүс хүн чинь байж болохоор энэ гэж болно шигдэж байна. Тэгээд ядагчээс эргэж ирнэ те цаг нь болохоор удахгүй ер нь хүрээд ирнэ ойрын 3 сартаа гэж бол харагдаж байна. За одоо хэдүүлээ таны амьдрал шинэ хүн ямар хүн ирж байна гэдгийг харъя. За манай 3 дугаар группийнхний амьдрал ямар шинэ хүн ирж байна вэ? За муур маань яахав вэ? За вау.
За таны амьдралд ямар шинэ хүн ирж байгаа вэ гэж бодож. Манай 3 дугаар группийнхний хайр дурлалын амьдрал ямар шинэ хүн ирж байна? Вау. Маш төсөөлөөгүй энерги орж ирж байна гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр энэ дээр бол ийм харагдаж байна. Шившин хүн, шившин боломж таны амьдралд аягүй юм гоё боломж орж ирж байна гэж бол харагдаж байна. Тэгээд яадаг ч гэсэн ийм токсик хүн бол биш. Одоо энэ таны үзүүлсэн тэр X шиг чинь бол таныг ингээ эргэлзүүлээ, заваагаад, гомдоогоод иймээ тиймээ болгоол ингээл нэг юм харанхуй тодорхойгүй энэ дэр бол байх харилцаа бол биш. Илүү юм доктортой, ойлгомжтой одоо тантай ингэж урт удаан хугацаанд одоо харилцаа болох боломжтой ийм хүн орж иж байна. Тэгээд илүү өөрөөс чинь ах байх боломжтой одоо илүү юм доктортой энерги байгаа байхгүй юу? Урт удаан хугацааны юм хүсэж байгаа хүн. Одоо энэ таны өөрийн чинь одоо энэ үзүүлсэн X чинь бол одоо баг 180% өөртөө бүр ингэ тис ондоо хүн гарч ирж байна. Тэгээд амар нэг юм гоё юу гэдгийг ингэ мэдрэмжийн юм аахгүй ингэ та огт энэ харилцаанд орсноороо те энэ хүнээс аягүй их зүйл авна. Одоо илүү нөгөө мөнх төмөрөг санхүү тал дээр магадгүй энэ хүн чинь айгу баян мөнгөтэй байх боломжтой одоо өглөгчтэй өгөөмөр таныг маш их одоо аялуул зугаалуулдаг ч юм уу те гой гой бэлгэсэлт авч өгдөг ч юм уу ийм баялаг ийм нэр бол гарч ирж байна. Тэгээ таны айгу юм төсөөлөггүй хүн байх болов гэсэн зүйл бол энэ. Тэгэхээр яалчгүй та өөрөө угаасаа энэ өнгөрсөн дөх X-ийн харилцаанаас бол үнэхээр одоо яг үнийг хэлэхэд бол за би моорондоо хоол өгчээ. За тэгээд айгу сонирхолтой энэ хүн одоо боломж гэж яаж штэ. Тэгэхээр юу вэ? Та энэ хүнээс сонголт хийх юм болов уу гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо юу гэдэг юм бэ? Та X-ээ сонгох уу эсвэл одоо энэ шинэ хүнийг сонгох уу гэдэг энэ сонголтод орох боломжтой гэсэн зүйл бол байна. Яадаг ч гэсэн таны амьдралд одоо нэгэн зэрэг ингээд X чинь гарч ирнэ, шинэ хүн гарч ирэх боломжтой гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо алийг сонгох нь бол таны одоо юу те. Тэгэхээр яадаг ч гэсэн одоо ерөнхий энергиэр бол та яадаг ч гэсэн амар болоод яадаг ч гэсэн хэлчлээ. За ямар тач таны амьдралд боломж ирж байгаа шинэ хүн ирнэ. Илүү танаас одоо таны одоо хүсч хүлээгээгүй те танаас илүү ах буур суурьтай, ухаантай, мөнгөтэй, амжилттай, карьертэй, халамжтай таны яг нэг тийм эмгтээлэг энерги ч үнэхээр сайхан сэргээд өгөх нэг тийм одоо юу юм ярьч юм бэ? Нэх гоё юм нэг халамжтай энерги мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр та өөрөө айгүй юм одоо энэ дээр бас хэлсэн шүү дээ тий айгүй токсик харилцаанд байдаг өөрөө бас та одоо юу гэдгийг таны одоо experience-үүд тий харилцааны зүйлс чинь нэлээ одоо эрүүл бус одоо ийм харилцаанд айгүй та байдаг байсан. Тэгээд бүр эрүүл харилцаа гэдгийг та магадгүй өөрөө ямар гэдгийг бас мэдэхгүй бас байж болохоор байна. Ийм гоё харилцаа байдгийн мөг гэтэл чинь таныг айгүй хайрлаад өгөх ийм хүн гарч ирнэ гэсэн зүйл бол харагдаж байна шүү. Ten of Cups. Тэгэхээр юу байна л да одоо энэ дээр бас ингээд Four of Wands ирсэн. Таны гэрлэх хөстөн хүн чинь бас байж болохоор байна. Амар юм хайр, танд л айгүй хайртай гэх юм уу? Одоо танд илүү их хайртай энерги ямар сайн аа? Таныг айгүй үнэлж хайрладаг. Одоо илүү эрхлүүлдэг ч юм уу нэг тийм. Одоо илүү танаас ах байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо магадгүй насны үед амар ах байж болно те зарим нэгний хувьд айгүй ах юм хүн байж болно. Яг энэ ерөнхий уншлага учраас нөгөө талдаа зарим хүмүүстэй болохоор илүү одоо яг өөрийг чинь гэсэн сэтгэлтэй те юм өөрт чинь маш их хайртай одоо өөрийн чинь төлөө бүхнээ зориулдаг те илүү халамжтай юм гоё энерги одоо илүү амар гоё юм эрэгтэй хүний энерги байгаа байхгүй. Одоо яг таны нөгөө хос чинь те ийм зүйл бол гарч ирж байна. Энэ дээр бас ингээ эмперор хүзэр гарч ирсэн те. Тэгээд энэ дээр эмперор хүзэр байгаа байхгүй. Тэгэхээр таны яг нөгөө тал хос чинь ах боломжтой гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээд таныг одоо ажил хийлгээд те юу гэдгийг таныг аягүй хүмд зовоогоод ингээ толгойг чинь юм хүн бодуулаад байхгүй. Яг ийм одоо юу гэдгийг стандарт одоо эрэгтэй хүн юу ямар ах хэвтэй энэ бид нэрийг ингээд хайрлж хамгаалах илүү нөгөө доктортой амьдралаар одоо бид нарыг хангах те ийм аюулгүй байлгах халамжлах өгөх ийм зүйлийг бол одоо эрэгтэй маскулин тал хийдэг те нөгөө талтай эмэгтэй тал чинь одоо үр хөвгтө өсгөх хүмүүжүүлэх цэцэг шиг одоо дэлгэрэгтэй гой сайхан энергийг одоо энэ эрэгтэй талдаа өгөх ийм үүрэгтэй тэгтэй тэгэхээр таны энэ ирээдүйд одоо уулзах хэвээр хүн чинь яадаг ч гэсэн амар юм гоё энергтэй
доктортой хүн. Илүү танаас ах байх боломжтой. Эсвэл амар mature болсон хүн байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр ингээд таныг ийш айгуу давуулж явна. Надад нэг тийм мэдрэмж орж ирээд байгаа байхгүй. Одоо нөгөө юунууд эдэн штэ ийм хосууд эдэг даа одоо Instagram энэ төр дээр ингээл амар юм халамжтай гоё ахтай суудсан ахтай тэ одоо илүү юм доктортой мундаг хүнтэй суугаад тэгээл нэг гоё ингээл гэртээ ирэхлээл одоо гадуур дэлгүүр энэ төр хэсэлтэй одоо нөө Роналдо ч Жоржино болоо тэрнтэй суусан штэ. Тэгээд Роналдо болохоор ингээл мөнгө төгрөг ингээл бүхэл зүйлээ ингээл одоо амьдралаа аваа явчих. Нөгөө талаа Жоржино болохоор ингээл гоё дэлгүүрсэлтэй ингээл хүүхдүүдэд хараал ингээл нэг гоё эмгтээлэг энержи дээр яваад байгаа штэ. Тэгэнгүүт нөгөө талаа Роналдо ч амар масклэндээ ингээд бүх юмыг болгож бүтээгээд амар мундаг хүчтэй талдаа яваад байгаа штэ. Тэгэхээр яг нэг юм одоо эрэгтэй эмэгтэй төгс хөлбөр гэх юм уу? Одоо үүрэг хариуцлага амар тийм төгс одоо тохируулаад явчихаар ийм хүн бол гарч ирж байна. Тэгэхээр яг ингээд таны хувьд өмнө нь штэ те маш их өөрөө та маскулин тал дээр айгу байжсан байж болно нөгөө харилцааг айгу чирсэн те гуйсан ийм байсан бол одоо энэ гарч ирж байгаа хүн чинь ирэх хүн чинь юу вэ? Таныг илүү гуйдаг те тантай ингэж хамт байхыг хүсдэг, таныг хайрладаг, танд өгдөг те ийм энерги шүү. Илүү таны одоо типикалтэй болцдог хүмүүсээс чинь шал ондоо энерги маш хүчтэй халамжтай энерги гэж бол хэлгээр энэ та айгу гоё ах болно. Одоо санаа маш их зовдөг те яах бол ийх бол энэ хүн намайг орхиж явах болов би хичээх ёстой би одоо хөөрхөн байх ёстой ч юм уу те баян ингээл өөрийгөө та зовоож шаналдаг энэ төр байсан бол энэ хүнтэй байхдаа та хизээж тэхгүй яг гоё байгаараа хайрлуулах болоо гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээ дандаа юм гоё маш гоё юм хосуудын хүзүр бууж байна. Ингээл энэ хоёр хос те ийм гоё энергиуд байна. Тэгэхээр яг энэ дээр ийм юм бол харагдаж байна. Таны хувьд нөгөө дуусгаагүй нэг тийм одоо харилцаа те ингээд ялангуяа одоо та өмнөх энэ харилцаагаа дуусгасан ч гэсэндээ одоо сэтгэл зүйн төвшөнд энэ Chain of Source эргэн харсан, Moral үзэр эргэн харсан, Six of Swords эргэн харсан гэдэг дандаа юм одоо move on хийх хэрэгтэй те ингээд асуудлууд ингээд явуулах хэвээр ийм энергиуд чинь дандаа гацаанд яваад байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд бол нь штэ энэ дээр ийм харагдаж байна. Жохон өнгөрсөн зүйлээ мартаа тавиад явуулжвал их зүгээр байна. Тэгжээж та энэ хүнийг айгуу сайн одоо энэ хүнтэйг айгуу хурдан нийлэх ч юм уу те тийм байх боломжтой гэсэн зүйл бол харагдаж байна. Гэтэ өрн тэгээд юу юм ярьж байна. Хүсээгүй л юм гараад ирэхээр байна. Тийм зүйлээ нэгтэй яг ингээд одоо ийм байна л да одоо X чинь буцаж ирэнтэй нэг тийм тань ингээл хүлээгээл авчдаг. Тэгэл яадаг ингээ байж одоо эргэж ирэнгүүт нь та ингээ хүлээгээд авчин гэсэн нэг тийм хүн байгаа шүү дээ X чинь те. Тэгүнгүүт магадгүй ингээд одоо энэ сонголттой танд ийм сонголт боломж гарч ирэнгүүт нь та одоо идэгрээгүй учраас те нөгөө хүнээсээ бас муу нь хийгээгүй учраас одоо автоматар нөгөө даалт ухамсараараа те илүү та бас ийм unhealthy одоо харилцааг энэ төр татаад идэг бол тэрийгээ бас сонгочих гээд байж болцоошгүй шүү гэсэн л нэг тийм анхааруулга яваад байна. Тэгэхээр аль болох таны хувьд өнгөрсөн дэх харилцаанууд те энэ дээрээс ингээд сонголт байгаа байхгүй. Тэгэхээр сонголтоо зөв хийн шүү гэсэн зүйл айгүй тодорхой гарч ирж байна. Яадаг ч гэсэн энэ шинэ нэрэгтэй энэ хүн бол таны амьдралд удахгүй гарч ирнэ. Тэгээ тэр үеэр чинь бас таны өнгөрсөн дэх X чинь бас гарч ирнэ. Тэгэхээр таны хувьд аль болох зөв эрүү сонголт хиймээр байна л гэсэн зүйлийг хөдрөөс бол харуулж байна. Энэ таны энэ уулзах хүн чинь магадгүй бас найз нөхдөөр чинь дамжуулж уулзж иж болохоор байна. Илүү бас ингэж одоо хэлэхэд байгаа юм биш үү те. Хит их юм юу биш. Та магадгүй ихэндээ айгу татагдахгүй байж болно. Одоо та өмнө нь айгу их юм temptation те одоо юм хүсэл тачаал одоо ийм амар догтлон тийм энергинд та айгу татагдаж одоо тийм хүмүүсийг айгу сонгодог байсан бол энэ таны ирж байгаа хүн чинь айгу юм тайван тогтвортой найдвартай хүн учраас магадгүй айгу танд өгөх мэдрэмжтэй анхны энэ мэдрэмж магадгүй айгу уйтгартай энэ төр байж болно одоо хит ойлгомжтой тэг хит ингээд таныг гээд байгаа ийм мэдрэмжинд та бас хит одоо юу гэдэг итгэхгүй байж болно даа ингээд нэг юм хүний араас та айгу чэйс хийдэг ингээд тийм одоо өгсөн авсан тэг ингээд гарсан орсон иймэрхүү зүйлд айгу их донтож одоо тодорхойгүй харилцааны энэ төр айгу танд сонирхолтой ингээд тогтлуулдаг энэ төр байгаад та бүр тэр одоо юунда тасцсан те тиймэрхүү зүйлд айгу тассан байж болно. Тийм зүйл бол харагдаад байна. Тэгэхээр ер нь бол хит эрүүл харилцаа те иймэрхүү зүйл бол одоо амар ингэж таны мэдэрдэг шиг чинь айгу их тогтлол өгөхгүй те илүү нөгөө тайван илүү юм аюулгүй мэдрэмжийг өгөх болно. Тэгэхээр аль болох одоо танд хэлээд байгаа яаж сонгох юм бэ те энэ шинэ хүнээ те
яаж мэдэж юу н сонгох юм бэ гэх юм бол айгүй юм тайван доктортой энерги байх болно шүү. Жохон бас уйдгартай юм шиг те. Одоо хит ойлгомжтой юм шиг юм харилцаа хийж болно. Гэхдээ энэ илүү аюулгүй таны тусын тулд юм шүү те. Таны бол ийм гэрлэх ёстой хүн чинь ийм зайны ань чинь л гарч ирэх гэдэг юм гэж бол харагдаад байна. Тэгэхээр зөв сонголтоо хийн шүүл гэж бол хэлэхээр байна. За тий одоо хэдүүлээ нэг юу ятч. Танд өгөх зөвлөгөөг харчээ тэгээд дуусгая. Манай 3 дугаар группийн өгөх зөвлөгөө юм байна. Энэ шууд гарч ирж байна. За. Вау. Ич хэдэн тэтгэрээ ингээд одоо open minded бай те. Шууд одоо таны амьдралд ичэд орж ирэх болно. Тэрийг ингээд хүлээж авах тийм юутай бай. Одоо хүлээж аваарай л гэлдэг жин л та. Тэгэхээр ич хэдэн тэтгэх хэрэгтэй одоо ийм толгой тарихаа залгах хэрэгтэй те. Таны амьдрал ингээл дандаа онцгүй харилцаанууд энэ төр тохиож исэн бол өөрийгөө битээ тэгж хаагаарай те. Таны амьдрал гой сайхан miracle гэдэг ч юм бүр одоо ич хэдтэй ийм гой сайхан зүйл тохиолдох гээд байна шүү. Тэрийг ингээм амьдралдаа оруулж ирэх гэдэг чинь одоо ич хэдэн тэтг те. Иймэрхүү зүйл одоо сайн сайхан зүйл таны амьдралд орж ирэх боломжтой. Одоо ийм гой хосчин те. Яг ийм урт удаан хугацааны хайр дурлал ийм сайхан таныг одоо байн хайрлах, танд өгөх, таныг ингэж жаргалтай байлгах, тайван тогтун байлгах ийм гоё энерги бол таны амьдралд орж ирэхэд ойрхон байна. Тэгэнгүүт та тэрэнд айгуу сайхан итгээд өгөх хэрэгтэй юм шүү л гэсэн зүйл бол байна. Одоо би ийм зүйл одоо би дандаа ингээл ийм жоохон онцгой харилцаанд байдаг те. Тэгэл угаасаа тийм ийм надад гоё байдаг. Одоо магадгүй хизээш надад ийм гоё сайхан хайр тохиолдохгүй байх энэ төр гэж өөрийгөө битгий голоорой те. Хүний амьдралд ичид тохиолддог. Тэгэхээр тэрийг хүлээж авах хэрэгтэй юм шүү гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо хүн итгэжиж тэр итгэсэн зүйлээ л авна штэ тий. Тэгэхээр итгэх хэрэгтэй. Мөрөөдтэй ингээд төсөөл тэх юм бол чи одоо бодит амьдрал дээр тэр зүйлсээ хүлээн авах болно гэдэг чинь. Тэгэхээр магадгүй манифест хий гэж бас хэлж байгаа. Тэгэхээр энэ гоё хайр ингээд ирнэ гэж гарч ирж штэ тий. Тэгэхээр илүү та бүхэн маань одоо энэ гоё хайран дээр төвлөрөөд тий надад ирэх болно гэд одоо өөртөө илүү итгүүлээд өөрийнхөө амьдралд одоо энэ гоё хүнээ манифест хийгэрэй гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо ингээд хэлчингүүдтэй одоо юу гэдгийг таны амьдралд ийм гоё хүн гарч ирнэ гэж хэлчихэд ахт чинь одоо угаасаа ингээд хүзрөөртэй энэ ерөнхий энергиэр ийм гоё хүн гарч ирнэ гэдээ ахт чинь тэгээ та энэ бичлэгийг одоо ямар нэгэн байдлаар үзэх ёстой учраас үзсэн байгаа шүү дээ тий хувь тавилангаараа. Тэгэхэд чинь энэнд итгэхгүй надад ийм одоо хайр тохионч гэж яах вэ энэ төр гэж бодож болохгүй шүү. Энэ зүйлэнд итгээрэй гэсэн зүйлийг бол хэлж байна шүү. Таны амьдрал сайн сайхан хайр ирэх болно. За тэгээд та бүхэн маань дуустал нууцсан бол алюмны эможи ч юм уу тийм үлдээгээрэй. За тэгээд лайк болон subscribe дараарай.